манаас гүйсэн жаргалын эзэн Оттой шүнгүүр чамайг би мөрөднө Орчлон дунд чи надад ганцхан Энэ хайрын дууган чамда би зоруулж Хамтдаа алхан үрдийн замда Чиний гар, чиний нүд, чиний үг Намайг үхэлдэн эзэмсэн сэтгэл Алхан бүрт минь чи надтай хамт Амьдралыг минь гэрэлтүүлсэн итгэл Оттой шүнгүүр чамайг би мөрөднө Орчлон дунд чи надад ганцхан Энэ хайрын дууган чамда би зоруулж Хамтдаа алхан үрдийн замда Оттой шүнгүүр чамайг би мөрөднө Орчлон дунд чи надад ганцхан Энэ хайрын дууган чамда би зоруулж Хамтдаа алхан үрдийн замда Оттой шүнгүүр чамайг би мөрөднө Орчлон дунд чи надад ганцхан Энэ хайрын дууган чамда би зоруулж Хамтдаа алхан үрдийн замда Хамтдаа алхан Сайн байцгаана өртөн мөнөд үзэгчтэй манай утасгааны гудамж нэвтрүүлэг маань ээлжид дугаараа эхэлж байна. За өнөөдөр 2009 оноос эхлээд нэгдсэн улсын байгууллага маань энэ өдрийг бас их дэлхийн өдөр гэж одоо тэмдэглэж явж байгаа юм байна. Тэгээ өнөөдөр манай яг энэ танхим их дэлхийдээ хайртай хүмүүсийг цуглуулсан байна. Тэгээ та бүхэндээ бас тийш дээ. Автобус нартаа ч гэсэндээ бас Баярын мэнд их хүргэе. дэлхийн өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Вау, ийм гоё өдөр. Тэгээд бүгдээрээ бас өөр өөрсдийн гэсэн салбартаа тэргүүлж байгаа юм сайхан эрхэм зочид маань хүрэлцэн ирсэн байгаа. За нэвтрүүлгийн өмнө бүгдээрээ сайхан яриагаа өрнүүлэхийн тулд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч сам игүүлэр гоё хунгаа тулгаад нэвтрүүлгээ эхэлцгээе. Магадгүй та алкогол уухгүй л крафт кол асахи бас ууж болно шүү манайхаа. За манай нэвтрүүлэг маань сайхан болсон. цагаан буудангийнхан чи их олуулаа 3 хүн гэж харагдаж байна. Үгүй шүү дээ. Айгүй олуулаа байгаа. За хүрэлцээсэн бүгдээрэнд нь баярлаа. Баярлалаа. Цагаан мандахгүй гэж. Цагаан мандахгүй. За тэгээд нөгөө олуулаа юм болохоор энэ доогоор манай нөгөө хэд бас сууж байгаа гिच байгаа гэж. Намаг ирэхээс өмнө ануу бүгдээ найз утсан байлээ. Арай л нэр өгөөгүй л ах шиг. За тэгээд энэ цаг өмчөд эхлээд хоёлоо үзэгчтэй аль бие осоор зочдоо танилцуулъя. Амьтад сонирхогч тэжээгч Ануу дээр. Зохион бүтээгч инженер Санчир. Акватераг үүсгэн байгуулагч Төрмөг. Солонгон аашд пэйжийн үүсгэн байгуулагч Ананда. Дуучин Бахат нар оролцож байна. Яа. Ийм сайхан зочид өнөөдөр хүрэлцэн ирсэн байгаа юм байна. За тэгээд нөгөө гадаачаа хавар олоод хүн болгоны одоо тийм ээ хайр дурлал бүхий л цаг үе эхэлж байгаа. Амьтдын маань хувьд хүртэл бүгд л одоо хөдөлгөөнд орж байгаа. Ичнээсээ гарах нь гараа тийм ээ ичтгүүнүүд найлтын хөдөлгөөнд орсон яг энэ цаг үед би шууд яриагаа бас гэр бүлийнхээ хоёрлуугаас шилжиж гэж бодлоо. Тэгээд үзэгч та бүхэн маань харж байгаах энэ хөөрхөн амьтд ч одоо ингээ харахаар яг үнэ хэлэхэд
бүгд ингээл жоох ингээд байсан. Одоо тасаад ирсэн чинь хайрч хүрээд байгаа шиг, хөөхөн ч харагдах шиг. За хэдэн оноос хойш ингээд амтнд хижээх тэр дундаа мөлхөрч амттыг сонирхдаг болчихвоо манай хоёр. 2023 оноос хойш эхлээд загас тижээж эхэлсэн. Сүүлийн 1 жил гарууд бол яг мөлхөрч амтаа тууштай сонирхож судалж эхэлж байгаа. Ааха. За ануударын хувьд бол за гэр бүлийн хүн буюу манай төр мөхийн хувьд бол манайхан сайн мэдж байгаа. Ер нь бол хамгийн анх загас тижээ загас сонирхогч байж байгаа. Сүүлдээ мөлхөрч амтныг сонирхдаг болсон гэд энэ талаас яриад эхэл. Би бол 2004 оноос хойш загас тижээж байгаа. Курми. Тийм. Тэгээ одоо бас 23 оноос хойш мөлхөрч амтнд тижээж байгаа. 22 онд одоо хоббигоо бизнес болгож дэлгүүр нээсэн. За таны гарт байгаа могой одоо ингээд биеийг нь харахаар нэлээд настай юу? Настай юу гэдэг шиг хэдэн настай вэ? За манай ингээд жоохон өргөөд ингээд нэг харуулад юу? Манай одоо 2 нас л хүрэх гэж яваа. Арай 2 нас хүрээгүй. Яа. Мөлхөд сурж байгаа үе юм шүү дээ. Reticulate Python гэдэг төрөл. Энэ төрлийн могой ер нь бол аврах төрлийн могой гэж явдаг шүү дээ. Аврах төрөлтөд орно. Энэ бол нөгөө газрын байршил арлаасаа хамаарат за ер нь хамгийн ихтэй 8 м орчим өсөх боломжтой. Дэлхий дээр баригдсан рекорд нь бол 10 м гэж явдгийг. Оо за. Хамгийн ихтэй нөгөө одоо бидний мэддэг нөгөө давжаа гентэй гэсэн үг. Одоо юм биш үү? Одоо гэсэн үг тий. Энэ бол нэг 3-аас 3.5 орчим болох. Тэгтэл утгалах юм шүү дээ. Энэ тэгээд нөгөө нэг хүмүүсийн хардгаар ингээл могоо ингээ хилэн гараад байдаг. Хилэндээ одоо янз бүрийн нөгөө батгаж матгуул юу байд юм болов гэж хараад байдаг. Мөнхийн хилэн ингээл жарвалзал байж байгаа юм тий. Энд ч нөгөө одоо бид нар ч юм бол гараараа ямиг хурж мэдэрдэг. Тэгмүүд эн чинь мэдрэхгүй ирэхтэн хилэн гэсэн үг. Хилэн нь бол ямар нэг аюул учруулахгүй. Одоо нөгөө нийтлэг хүмүүс могоо хатгана гэж ярьдаг. Могоо л хизээж хатгадаггүй хаздаг амтан бохгүй юу? Хаздаг юм байна шүү дээ. Могоо хаздаг гэж ярих юм байна шүү дээ. Тийм могоо хазна гэж ярина. Могоо л хизээж хатгахгүй шүү. Хатгах уу шатсах юм байна. Ануудаар юм гар дээр байж байгаа та бүхэн харж байгаах те. Манай Рафунзелийн найз байж байгаа юм. Манай хамильон. Тэгээ яг анхудаага би яг энэ хамильоныг би харж байгаа байхгүй юу? Яг одоо оргоор нь те бас үнэхээр хөрхөн байд юм байна. Түрүү манай ануудаар манай пижактаар байхад пижактан дээр нь ингээд яг Тэнгэрийн зүйлчтэй. Аксессуар шахдаг гэсэн байхгүй юу? За манай энэ хамильон маань нэртэй юу? Хэдэн настай вэ? Өнгө дөрөв өөрчлөгдөд байх шиг байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол хамильоныг нөгөө хүмүүсийн нийтлэг ойлголтоор бол яг өнгөө 101 секундын дотор ч юм уу те хувиргадаг амтан гэж хардаг. Яг бодит байдал дээр бол тийм биш. Тухайн орчныхоо температур болон одоо уур амьсгал дээрээс нь стресссэн байна уу, шинэ орчинд орсон байна уу гэдгээс хамаарат өнгөө баг зэрэг өөрчилдөг. Тэрнээс шууд ингээд хамильонтой нөгөө баарны гэр шиг ингэж эргэлдэггүй гэж юм манайхаа гэхгүй. Энэ гэхдээ нөгөө сүүл нь уг нь их юм шулуун байгаад байдгийн. Одоо болохоор далайн моршгил болцсон байна. Ингээ байдгаар эргээд ингээ жоох стресст гэрэл ер нь одоо уул нь бол сүүлээрээ ингээ модноос ингээ бариад ингээ байдаг юм баггүй үүрэндээ бол нэртэй юу? Нэр ахгүй. Нэр ахгүй. Би одоо 3 настай. Энэ ямар хөөрхөн юм зөөлх юм бэ те? Нэг юм хөөрхөн хайрламар. Энэ одоо эмхтэй болохоор юм хөөрхөн царайлаг өнгө мөнгөтэй байгаа юу? Ирүүд нь ер нь юм царайлаг гэдэг. Эмэгтэйчүүд нь саарлаг. Ямар ч тийм өнгөгүй. Ир нь ийм царайлаг гэдэг. За яг чи ах уу аимхай юм уу? Наавч байгаль дээрээ бол нөгөө нэг ирчүүд нь одоо эмэгтэйчүүдийн татах үднээс ийм гоё өнгөлөг царайлаг гэдэг. За нөгөө эртээ тоглос могос чинь их гоё байгаад байдаг те. Гэрийн тэжээмэл амтнд гэдэгтээ эндээ орох уу? Нэг бол одоо энэ яг юу гэж ярих юм бэ? Тэ? Гэрийн тэжээмэл амтан гэх үү? Ер нь бол ийм юм. Одоо дэлхий дээр ер нь бол яг хөгжиж яваа. Ер нь бол тэжээвэр амтан гэдэгт орж яваа. Тий. Одоо бол дэлхий дээр маш их одоо морф гэж нэрлэдэг энэ өнгө хэгийн аль биесний нэршлэн. Ийм морф одоо ерөөсө дуусаагүй гэсэн үг. Одоо хоёр өнгийг хооронд нь хоёр хээг хооронд нь холиод шин загвар шинэ өнгө гаргаад тийм хөгжүүлэлт хийгээ явуулахаар сүүлийн үед бол маш их эрчимтэй хөгжиж яваа. Гэрийн тэжээвэр амтанд орно. Манай монголчууд манд хэр та бүхний дэлгүүрээр үйлчлүүлж байна. За ер нь бол сонирхогчдод маш олон. Одоо манай Монголд бол могоотой хүмүүс за одоо нэг багцаагаар нэг 200-аас 300 дотор бол байгаа. Тийм маш олоола. Тэгээд Reptile Lovers Mongolia гэх Facebook page байдаг. Бидний групп Facebook page групп байгаа. Тэрэн дээр ерөнхийдөө бид
бүх ингээ мэдээллүүд байдаг. Анхлан сонирхож байгаа хүмүүстээ мэдээлэл өгөх, асуусан хариултанд зөвлөгөө өгөх бид хэдий. Өнөөдөр би Mossy Frog-ийн талаар яриангаа Hieromi-гийн цэвэрлэж байна. Таад энэ дунд ялгаж харж байгаа уянаар та чихэн дээрээ ингээ наалдаа ээж идэг. Энэ хэдийн бас гэж бас агуу штэ. Царвууны ерөнхийдөө нөгөө юм шилэн дээрээ наалдаж байгаа учраас шилийг байнга цэвэрлж байх хэрэгтэй. Энэ лхинүүдээ онцлог нь өөрөө ийм могоо урам шиг бүтцтэй лхинүүд байгаа. Надад 5 ширхэг байдаг. Жилдээ нэг удаа өдөрлөг хийдэг гэж шүү. Тэгдэг бах Тий, тийм гоё нэрээ. одоо тэр өдөрлөг нь хизээ болдго юм бол ер нь бол бас ийм амьтад За сонирхсан баярлаа хүмүүс болох юм байна манаа. Тийм өдөрлөг дээр болохоор ер нь бол бид нэр ашигын бус ер нь бол хүмүүстэй илүү энэ салбарыг сонирхуулъя, сурчлаа гэдэг үүднээс бүх хүмүүс тэр өдөр өнгөө очиж үздэг. Бүх амьтанд сонирхогч хүмүүс өөрсдийнхөө хувийн амьтныг авч очиод тэгээд бас бүх хүмүүстэй сонирхуулдаг гэж хэлж байна. Бас зарах амьтад гэсэн байдаг. Миний хамгийн яадаг юм. Байлаач тий. Тэгээ могоотод нэвтрэгт ордог гэж тааж бодсонгүй нэрээ. Ороо. Чи ер нь энэ хороо дээр бүх амьтантай харьцсан шүү дээ. Ай. Ийм байна гантайгаа чи нэг барай үзчихэж. Манай энэ айгуу жаргаж ах шиг байна. Зулгах мөцтэй ихтэй нараа. Стресс нь тайлгцсан. Оо чи аксессуарт авсан биз дээ Тэгээ нараа ингээд энэ хайрыг зөөлөх юм байна. Гэхдээ одоо шилбэл бидний урдуур бас нэгэн амтны ярьснах бүгдээр бас энэ доошо бас анхаарлаа хандуулчих. Энэ даагуур чийлвэл хилэнц. Тэгээ хилэнцийн сааталт ийм жом байгаад байна тий бас. Бид нар маань ямар ч Бид болохоор Аргентин жом гэж байна. Гэхдээ Дубия гэдэг нэршилтэй Дубия жом нисдэггүй гэсэн үг. нисдэггүй. Зөвхөн хоол хижээлийн зорилгоор л ер нь одоо энэ амьтдын маань гөрвлүүд одоо шавжин идэрчтэй амьтдын маань хоол гэж хоолыг нүрэлт гэж яддаг байх юм шүү дээ манайхаа. Хоолын хүртэл үржүүлэх нь шүү дээ. Энэ тараа энэ нэг могоо байгаад байна л да. Одоо шууд гаргаад авч болох уу энэ могоог. За тэгэхээр би ч авч гэж юу байх вэ бас тий. Хүний энергийг аягүй сайн мэдэрдэг амьтан шүү дээ. Энэ гэхдээ жишээлбэл одоо могоо тийжээгээд могоотой ойрт нэг бодлын хүн ингээд өөрөө өөрийгөө аягүй том юмд ингээд ялан дийлчихэж байгаа нэг юм юу байх юм шиг харагдаад тий. Бүр гулж ийсэн. Хөрхөөгүй. За энэ нэрэл бас л Энэ хамар нь ямар өрмөц юу тий. шүүсэн юм биш. Нөгөө ийм юу уруул муруултай те ийм гоё ийм уруул муруултай хөөе шиг нэг юм ингэсэн. Буратино шиг амартай. Харин тийм байна те. Ой ой. Жели шиг л юм биш тийм нэг урт нэг эрдэнэ шиг. Оо энэ одоо ямар төрлийн? Энэ одоо Rhino Rat Snake гэж нэрлэдэг. Ааха. Одоо Rhino буюу усны юу байгаа шүү дээ. Хэрс. Хэрс шиг хоншортой л гэсэн. Одоо хідэн сартай юу настай юу? За энэ бас нэг 2 өрх гэж яваа хаа. Хэр урт болох вэ одоо хэмжээ? Энэ 1.5-аас 1.8 болно. Тоглоомны нэг эрзэний юм Харин биш үү? Яа тэр шиг л харагдаад байна тий. Хүмүүс бол яг ийм юунд нь хууртаар л юм байна мөнгө юунд нь Бид нар тий. бүгдээр хоргоо могооны төрөлд орж байгаа үстэй тий. Бүгд харгуу маа. Манай энэ бас жоохон жин дарахаар юм байна. Одоо ингээ хөөрхөн байгаад байгаа юм чи одоо яах вэ өөр. Тэгээд нөгөө гараа ингээд тавьчих болтгоо яаж. Нөгөө гидсийн Зүгээр зүгээр. дарчих юм бол. Тий нөгөө Тэр чиг Нэрэл тийм юм байна. тий дарчдсан болов гэж бодоод. Чи могоо ч гуйждаг штэ. Одоо энэ хэр болж иж гуйчих вэ? Өсөлт явагдаж байгаа үедээ гуйжна. Оо манай самыг өсрүүд. Дунджаар сард нэг удаа гуйждаг. Энэ бол могоо одоо энэ гөрөлөд бүгд гуйжна. Одоо энэ хамлион бас гуйжж байгаа энэ сарван дээр нь ер нь бол арьсан цогл явж л байгаа. Оо тийм биш зээ ингээ. Энэ нэг өсөлт явагдаж байгаа үедээ гуйжаад тэр үед нөгөө энэ гадна одоо байгаа хальсан дотроос нь шинэ арьс гарч ирээд гаднах арьс нь биес нь салаад эхлэхээр тийм нэг зэхэр өнгөтэй болоо явчихдаг. Зарим нэг одоо дэлхийн бас ийм хоббигороо юм амтны цуглуулгатай хүмүүс чинь дэлхийд ховорцсон амттыг бас ингээд арчлаад хамгаалаад ховорцсон амттыг бас ингээд байлгаж байдаг. Одоо та хоёрын цуглуулгын дунд бас ховорцсон амтууд бас байгаа гэсэн тэр тухай бас мэдээлэл өгөөч бидэд За манай шонтгор амртыг буцаага хийчих юм уу? Шонтоочод баасгүй пиам мушгиртаад бүрээстэй. Сам мигүүлрэг гүүж орох гэдэг шин ингээд. Энэ гэхдээ могоо нэг юм хурц өнөр мөнөрэнд бас жоохон цочирдаг гэдэг юм л шүү дээ. Ер нь бол спиртэнд Сэгүү юм бол аа. спиртнес ер нь жоохон хоол болох хэрэгтэй.
Тэгэхээр бас нөгөө юм цочмог жишээлбэл хажууд нь хурц үнэртэй устай байх юм бол нөгөө байгалийн инфекцээрээ шууд нэг юм бие яхан шүү дээ. Тавуурн, стрессн. За тэр нэг юм Би ч бүр өнөөдрийн энэ нэвтрүүлэгт эннийхээ бараг үзүүлэнгийн моделоор ирсэн юм шүү дээ. Дэсгэлний босож 50-аараа гэдэг. Тийм бүр нэг модель, гарын модель зөдөл оруулах. Өө ямар юм нөгөө хээрийн нөгөө хадан дээр Годзилла шиг байгаа зү яг юм үлэг гүрэл шиг байгаа зү манай хаалт. монголчлол нөгөө нэг юм хаг байдаг штэ. Нөгөө хадан дээр ургацсан байдаг. Яг тэрэн шиг юм биш те. Хөвд ч юм уу? За энэ чинь ямар гүрэл лээ? Энэ одоо Lichanus гэдэг нэр. Lichanus. Тий. Giant gecko гэж явдаг. Энэ одоо Австралийн шинэ гивний арлууд энтертэй байдаг байсан. Одоо бас хүмүүсийн нөгөө буруу үйлдэлээс болоод дэлхий дээр маш ховор. Тэгээ хөрхий үржихтэй нэг удаа 2 өндөг гаргана. Маш бага. Тий. 3-4 удаа дараалал сарын зайтай гаргадаг. Тэгээд энэ бас ер нь бол хүнтэй их ойролцоо. Одоо эмхтэй нь 90-с нь өөр эмхтэй гөрүүлийн өнөр өнөртөл одоо эрийгээ зодоод алдчихдаг байх. Өө ямар дээр Маш тийм гэр үлсэг. Гэр бүл үнэн чинь байна. Үнэн шимтэн байгаа. Тэр сая гаран дээр 50 чинь аюу хөрх ингээ баг ингээд биелж наалтаад бас юм бас их амт байх нэ. одоо чим нь бол барьчинаас хандгаа маань чи энэ гээ хөөхөн чи нэг эр хүний зориг байна да гэж. Авир. Энэ нөхөр бол юм сарууны юм наалтдаг. Тийм бэ тий. Шилэн дээр наалтаж явна. Төссөн гадаргуу дээр ер нь бол ингээ наалч. Саруун бол их зөөлхөн ингээд таад бариад Гүг энэ манай цаатлын зөөлөн. би бэшгөө би бариа үзчихээ. Би өрн бас гай биш тий. Ёо эргүнээ тэгтээ яг гайгүй. Оо манай энэ студийн эмгтээч чи бүгд амар зоригтой юм байна шүү дээ. За. Оо ямар зөөлх юм бэ? Нөгөө дэлгүүрт орж ирж байгаа хүмүүсийн ихэнх одоо хувь нь эмэгтэй хүмүүс нь илүү зоригтой байдаг. Мэдрэмжээ Эмэгтэй хүмүүс таарах нь Бүр нэг юм. Анаа сонсноо. Дэлгүүрт орж ирж байгаа Найс нь одоохон зүр сонсох яг юу вэ наа? Тий яг үндэ. яг юу эмгтээчүүд айгуу дөнгөнө барьж үзэх айгуу чаддаг гэж шүү дээ угаасаа. Нэг юм нөгөө юу? Мэдгүй Мэдгүй юу эргүнээ бүр яваад байна. Хүүтэн байна уу? хүүхдүүдийн тавьдаг. Чи барьж үзэхүү? Нөө. Ястаа үгүй. Энэ ямар тийм гоё юм те Ер нь гэхдээ. чимээ багтай амьтад юм шиг байна те танад хижээд Яваад байна. те. Тий. Ер нь бол нөгөө нэг баргал чимээ гарахгүй. Одоо ганц чимээ гаргадаг гэвэл мэлхий шүнэн л дуурдаг. Харин тийм шиг анзаараад хахад энэ олон амьтан байгаа юм аль нь чимээ гарахгүй байгаа те. Нийтдээ танад хэдэн төрлийн амьтад байна? Яг одоо дэлгүүрт. 70 гаруй төрлийн. Тийм үү те. Загас бас байгаа гэсэн те. Тийм, загсны төрлийн нэг 30 гаруй төрлийн. Тоогоор бол Оо бааж байна уу. Баяцтай. Манай эфирт анх удаагаас ямар зөвшөөрлгүйгээр Хамилион баалаа гэж. тэр салбитаг байгаа штэ. тийм баха. Шууд амьдралтай би салбитаг авдаг. Бас Би бол ер нь могой бол тижих л юм байна. Одоо би чинь Bulgari гэдэг брэнд байдаг шүү дээ. Хамгийн гоё аксессуарнуудынх нь яг энэ нөгөө Одоо могооны хэлбэртэй юу нэ те. одоо эмблем нь могой байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол могой бол ингээд харахад л айц хүз төрмөр болохоос биш. Яг энэ өнгөний зохицол байгаль дээр ялгарч байгаа энэ хээ угалд бол ерөөсөө давтагдчихгүй шүү дээ. Тэгэхээр бол нөгөө хүмүүс яхав зүр нь өөрийгөө кодлцсон айц хүзсэл гэж байдаг болохоос биш. Надад тааламжтай сэтгэл нь бол энэ сэтгэл төрж байгаа энэ гоё өнгө. Тэгээ ер нь аюу гоё тийм гоо сайханлаг харагдаж байна. Гэсээс манай ардч нь өөрөө маш их гоё дизайнер, аюу маш гоё одоо мэдрэмжтэй, юм дээр маш их мэдрэмжтэй ийм мундаг инфлюенсер бүсгүй байгаа. Ананда чинь одоо хоолны бас л асар их авьяас Яг. өндөртөө шүү дээ. Яг. Ананда могод тижэвэл могод нилээн махлаг. Бүр айгүй хурдан өсөх байхаа. Маш сайн эрүүл хоол. Би гэхдээ энэ могоог бол би хоол хийн гэж ерөөсө хараагүй шүү. Би энэ гоо сайхныг биширж те би анзаарч харж байгаа шүү. Тэрнээс би идчихье гэж ерөөсө бодоагүй байгаа шүү. Тижэвэл Анандагийн могоонууд айгүй гой бондгор, айгүй гой тийм эрүүл могоо болох юм. Минералог бүдүүн те бүдүүлэгдүү могоо болох юм шүү. Өөр нэг юм бомбоос тийм. Агнаад хоол хийчих гэнэ гэж ойлгосон. Аа тийм байна те. Тэгэж Хоолны тухай ярьсных одоо хэдүүлээ чинь бас хавар болж байна. За монголчууд ер нь хаврын үйлдвэрлэлд ер нь бас ямар төрлийн хоол унд иддэг юм бэ? Бас энэ чинь хаврын бас
өдрүүдэд монголчууд эртний үеэсээ бас нэг хоолны соёлтой орно шүү дээ. Энэ дээр бас ерөнхийдөө Ананд бас үзэгчтэй бас мэдээлэл өгөл те. Одоо энэ цагт хавар болохоор хүүхнүүд ч гэлтгүй шүү дээ. Манай ирчүүд ч гэсэн айгүй тийм зундаа бэлдээд те юм гой майк цаг өмсөөд ингэж алхах гад бас нэг дэглэмд орчдөг шүү дээ. Яг үнэ хэлэхэд бол нөгөө байгалийн юугаар бол болдгоо үлрэлтэн дэглэм бэрдэг гэдэг юм л ч тий. За яг хөө ерөнхийдөө бол бид нар чинь дөрвөн улирлын эрс дэсвэр амьсгалтай. Дээрээс нь нүүдэлж авах соёлыг цус яс гендэ тэйчгсэн ард түмэн учраас бид бүгдийн хувьд бол яалтчгүй энэ 5 зүйл. За дээрээс нь Монгол эдийн онд бол зайлшгүй хүнсний бүтээгдэхүүнд бол байх шаардлагатай. Дээр нь бидний одоо уламжлал бол хүүхэд ахуй нь яраа цагаас нь ахуулаад ясны шүлэнд оруулах, бор цайнд оруулах. За мөн дээрээс нь бол одоо төрсэн эмэгтэйг төрсний дараа хоньны шин шүл уулгаж чих хуугийн дарах. За маш олон төрлийн одоо өвчлөлүүдийг бол одоо энэ Монгол эдийн ондны битүү хоолуудаар бол аргадаж илааршуулж үнэрлэх, амтлах, дээрээс нь бол одоо энэ сонсох чимээгээр нь мэдрэхүүг нь сэрээдэг байсан ийм агуу ард түмэлтэй. За хаврын цагт бол хөнгөн шимтэй хоол идэх нь бол зөвл дөө. Гэхдээ бидний уур амьсгал бол хавар цагт бид нар чинь дөрвөн улирлыг зэрэг үздэг. Өвлийг үздэг, хаврыг үздэг, заримдаа намар, заримдаа нэг гой 100 шиг өдөр байдаг. Энэ цаг хугацаанд бол бид нэр хооллох үйл явц бол яалтчгүй тамирыг маш сайн тэнхийг дэмжих ясны шүл уламжлалт эдийн ондыг бол нэгдүгээр тавина. Хүн бол ер нь өөрийгөө жилийн 4 улирлын өдөр тутамд формтой байх хэрэгтэй. Энэ бол өөрийнх нь арчны асуудал. Гинт ухаан орсон юм шиг 100 жингаа тэнж явж байгаа тэ хавхаар болонгуудаа гинт нэг намрын 2 өдөр гинт цав цагаан болоход үсээд идэлтэй адилхан. Насан туршдаа буруу хоолундны хэмнэлтэй байжсна гинт 2 3 сарын дотор дэглэн бариад тэгээд нэг зогцсон мочиг болно гэж хийзэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол амьдралын зөв хэм маягийг одоо энэ хүүхдүүдтэй өөрсдийнхөө амьдралын хэм маягт өдөр тутамдаа хэвшүүлэх ёстой зүйл аахгүй юу? Өв гээд нэг кино өв тэгээд амьд кино гэсэн байсан. Тэр гоё киноныхаа тулаар болсон яриа сая хөдөөгөр яваад ирсэн байгаа. Тэгээ энэ талаар үзэгчдэд бол мэдээлэл өгөөч. Аагийн товшуурын чавцыг татхад туйлсын ба туу тамилж цуурын их шиг окторгүйгээр хэсүүчлэн цуурайтхад сэтгэл сэргэнэ. Олон угсаатны ёс заншил соёл айлсан оршиж хоршин сүлэлдэн байх өндөр сүрлэг Алтай улсын дунд орших Ховд аймгийн бараа Мэлмиг тодорно. Өвгдөөс үлдээсэн өв соёлыг одоо хүртэл хадгалж яваа бид. Монгол. Өвтөгч Монгол гээд 5 ангитай баримт киног Монгол улсын баруун хязгааруулсан Ховд нутагт 13 үндэсний ясны үлгий нутагт за Монгол зан олонныхоо алга ясны одоо хилтэрхий за алга махны тасархай болсон хүмүүсийн одоо өвд эцсийн тий одоо үндэстний цайны соёлыг, эдийн ондны соёлыг торгоны зам дагуу одоо байршиж байсан. Геополитикийн асар өндөр ач холбогдолтой одоо ийм нутгаар бүс нутгаар бол хийгдсэн байдаг. За энэ бол бидний бол үр хүүхэд, үр хойчид бол үлдээж залуу хүн болон ээж хүнийхээ хувьд хийсэн миний бол одоо яг энэ цаг хугацааны бол хамгийн гоё үн цэнтэй торгон агшнуудын нэг байлаа. Мико ахтай чинь бас 25 дугаар суугд телевизийн 21,000 reality show-нд 2 жилийн өмнө орсон шүү дээ. Яг миний хүсдэг амт байхгүй. Би бол хөдөлмөрч бүтээлч шинийг санаачилж чаддаг хүн болгоны хүндэтгдэг. Тэдгээр хүмүүсийн ард бол хөлс хүч, уур ухаан, амьдралд алдаж онсон бүх юм байдаг учраас тэр хүмүүсийн зүгээр оршиж байгаагийн би бол маш их хүндэтгэж хайрладаг. Энэ 21,000 шоуны чинь бүх рекорд над дээр байдیں۔ 27 төрлийн хоол хийж 9,700 төгрөгөөр 10 хоног амьдарч хөргөгч дүүрэн хүнстэй үлдсэн юм чинь биш үү дээ. Тэр бол ингээд 25 дугаар суугт телевизийн урт цагааны гудамжинд бол урихад бол хүндэтгэлтэйгээр бас ирэх одоо миний бас нэг айлчлан ирэх ёстой газрын нэг. Вау.
Тийш үү тийм маш гоё. Тэгээ тэр 21 бол нэр үнэхээр бүүм авсан штэ. Хоёулаа мэрэгжлийн тоогоо одоо нөгөө юм салбарт ажилладаг хоёр хүн. Яах вэ гэд хүн болгон за хин илүү авах нь хин дутуу идэх нөө гэх. Үнэхээр хөрсөлдөөнтэй маш гоё дуугаар болсон. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Ваа. Япон кола. Япон кола. Дайчт юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Ваа. Япон кола. Япон кола. Дайчт юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Тэгээд им анта жижиг амтлан барьж барих уу? Барив. Айгуу сонирхож хараад байгаа. Тий харин айгуу тийм гоё. Тэгээд цаан санчрал ингэ суугаадсан байхгүй. Айгуу манай царайлаг юм шүү. Царайлгийн нам нь Тэр нь болохоор бүр улаан номонд бичигдсэн. Тэгээд чамд бүр улаан номын дэрвэлтэй дээ шүү дээ. зүгээр хүүхдийн слайм тоглоом мэдхүү. Тэр шиг л байгаа зү. Өсрөх магадaltaй ш. Биш одоо манай гантайгаа хайгаад байна хайгаад гэдэг хажууд нь хөөе гантайгаа чиний хажууд бүр мэлхийнүүд ингээд зөндөөгөрөө байгаа шүү дээ. Яг тийм. Энэ мэлхийд гэхдээ айгу өрмөц мэлхийнүүд үлээ нэг юм бүр нэг юм өөр юм. Хайгаад олоогүй шүү дээ. Хайгаад олоогүй шүү. Хөвдөө байсан шүү дээ. Таун шиг байгаа. Чи юу лээ нэр? Личанос Giant Монголоор байгаа нэр. Монгол руу байхгүй. Томчууд бид нэг сонирхож байгаа хүүхдүүд бол байсан ухаалтах юм байл. Харин тийм байна. Хүүхдүүд ингээ орж ирээд ер нь нөгөө нэг эмошно шууд ингээ гаргадаг. Шууд ойрлоод ингээ нөгөө тэтгүүртээ хараад ирчлээ гэдэг нэг тийм баяртай мэдрэмж. Өсрөх нь өсрөх нь. Тэр хэдэ. Гэтэ одоо жишээлбэл би ингэж боддог байхгүй. Одоо томхон жишээлбэл муур одоо юу гэдгийг нохоог бол айлууд хийжээгээл би энэ өвдлөө гэхэд наазах имлэг тавьж үзүүлчих боломжтой. Гэтэл яг энэ хөөрхий жижиг ийм мөлхөгч амьтдын би энэ өвдөж байгааг эзэн мэдчих чадахгүй. За мэдлээ гэхэд хаана үзүүлэх вэ? Магад тийм ер нь имлэг энэ төр байд юм. Яг манайд бол яг имлэг бол байхгүй. Гэхдээ сонирхож тэжээж байгаа хүмүүс маань өөрсдөө маш сайн судалгаа хийдэг. Тийм байна. Судалгааныхаа үр дүнгээс одоо хамаарч за барагцаагаар за иймэрхүү зүйл болжээ, тиймэрхүү зүйл болжээ гэж одоо өөрсдийн барагцаагаараа л ер нь л эмчилж байгаа. Тэрнээс яг зориулсан имлэг бол байхгүй. Бас хэцүү юм тий. Гэтэ одоо урьдчилан сэргийлэх байдлаар өөрсдөө анханасаа айгу сайн тэжээгээ сайн орчныг нь бүрдүүлсэн байхад бараг л өвдөн гэж ер нь бол байхгүй. Маш олон бас ийм амьтад сонирхдаг манай монголчууд залуус хүүхдүүд хувь хүмүүст бас ингээд боломж бас та хоёр олгож ийм гоё бас дэлгүүрээ нээсэн гэж би харж байна. Ягаад тэгэхээр бид нар хүсээд энэ амьтдыг гадаадаас ингээд бас авчирч баг чадахгүй байхаа гэж би бодоод байгаа байхгүй юу те. Сонирхож явах юм бол бас аква тера дэлгүүр дээр очиад бас те сонирхоод мэдээлэл аваад бас тижээж болох нь байна шүү дээ те. Яг зөв те. Тийм байна. Тийм манайх болохоор ямар нэгэн үн төлбөр одоо ингээд ороод сонирхоход одоо такс макс байхгүй зүгээр л өөрсдөө орж үзээд иймэрхүү амтан байдаг юм уу гэд асуугаад одоо ярилцахад бас нээлттэй. За дараагийн яриа Бахат руу Бахат бас нэх айхгүй байна. Тийм байна. За Бахатын уран бүтээл ариун өндөр. Сайн сайхан юутай байна. Өөр нөгөө уртаач яг юм штэ. Ингээд зүгээр нэг найзуудаараа сууж байгаа юм шиг. Манай ба Зүгээр нэг найзууд нөгөө таарад буугаалж байгаа юм шиг л юм болчих. Тэгээ гоё. Дэжгүй сайхан байна уу? Сүүлийн үед ганц нэг шин дуу хийж гин тэгэл. Юм да. Зөв. Мэдээж уран бүтээлчүүний хувьд бол өдөр болгон л хөдөлмөрж өдөр болгон шинэ уран бүтээлийг үзэгчтэй хүргэе гэсэн бодол сэтгэл бол мөнхийн л байж идэв шүү дээ тийм ээ. За тэгээд яг цаана бол амтнаас их цуцсан ч гэсэн асуултаас бол та цухдахгүй санчраа. За сүүлийн үед маш их ажилтаа яваад байна л да. Ялангуяа одоо Монголд анх удаага Монголынхаа одоо газрын тосыг дахин боловсруулж бензин үйлдвэрлэхээр ажиллаж хичээл зүтгэл гаргаж байгаа. Нин түрүүн танд баяр хүргэе. Маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд ажил хэр явцтай явагдаж байна. Яагаад ер нь энэ тал дээр ажиллах болсон бэ? За нэг хэсэг хэд хоног бол чимээгүй байсан. Чимээгүй байсан чи улсууд пост хичээл. За энэ санчир маань амьд байгаа. Амьд байгаа бол нугуутсан бол яасан бол гэсэн хүмүүс аягүй их постууд хичээд. Тэгээ ер нь бол одоо Монголд ч одоо өчнөө олон монопол компаниуд зөндөө байна тий. Бензиний талаар тэгэл бас тэг н хард сэрдэл бас байлгүй яах вэ тий.
Тэгээ би чи амьд байгаа шүү. Одоо ингэ нэвтрүүлэлт ороод явж байна. Тэгээ ямар гэсэн. Монголд бол яг нэг янз янзын бензинийг янз янзын аргаар гаргах гэж янз янзаар туршиж исэн туршилтууд бол одоо гаргаж байгаа тиймнүүд байгаа. Гэтэ яг нэг чи Монгол анхных нь болчих нэхээр одоо Монголын газрын тосыг, Монголын хөрснөөс гаргаж авсан газрын тосыг нэрээд бензин гаргаад авсан анхны тохиолдол болчихж байгаа байхгүй юу. Түүнээс бол энэ чи манайх ч урагшаа хятад руу бүх газрын тусаа гаргачихж байгаа шүү дээ тийм ээ. Дээр үед одоо очир утгаа ингээд ингэрдээ анх газрын тус гарч ирсэн шүү дээ тийм. Тэгэхэд бол яг нэг тухайн үед чинь би бол хүүхэд байсан. Ямар сайхан юм бэ? Монгол одоо ингээд өсрөнгөө хөгжил рүүгээ ордын байжээ. Нефт гэдэг чинь одоо бүх юмний одоо нэг хөдөлгүүр шүү дээ тий. Бүх юмыг хөдөлгдөг, дулаан хувцс үйлдвэрлэж болно, эрзэн дугуй, машины дугуй тий. Бүх юм үнэртэй усыг хүртэл хийж болно. Ингээд ерөөсө хүний амьдрах гол хөдөлгүүр чинь нефт байдаг. Цаг үе өөрчлөгдөд хүмүүс ч очир утгааг янз янзаар энэ нөхрөөс болоод ингэчлээ. Би бас яг тэдний нэг л байсан. Яг өөрөө юм ирээд хайгаа судлаад ирсэн чинь ямар зөв тактик хэрэглээд газрын тусыг гаргаад авсан юм бэ? Гэрэн дээр үзүүлэхдээ тэгсэн юм лээ. Монгол улс өөрсдөө нэг дотооддоо нефт боловсруулах үйлдвэртэй байх юм бол эхлээд Монголынх нь нефт боловсруулах үйлдвэрийг хангасны дараа илүү гарсныг нь гадаашаа квот хэлбэрээр гаргана гэсэн гэрээнд үзгэлсэн юм байна. Тэрийг нь би харчингуудаа вау үнэхээр гайхалтай. Баярлах сэтгэл төрсөн байхгүй юу. Тэгээд одоо яг одоо энэ дээр бас хамаагүй ярьж болж байна гэж. Өнөөдөр хүртэл одоо 30 хэдэн жил Монгол бензин гүйлэх шүү дээ. Бензин гүйлээд энэ одоо яагаад ингэж гацаад бензин үйлдвэрлэхгүй байваа гэсэн чинь яг юм хийдэг хүний хувьд бол энэ тусгай зөвшөөрөл гэдэг зүйл Монголын хөгжлийг маш хойшин татдаг, хийж болох бүх зүйлийг нь хааж бод ганцхан зүйл чинь тусгай зөвшөөрөл. Яг сая одоо учир сайд бол сая залуу хүн сайд болж гарч ирээд үнэхээр гоё зоримог шийдвэрүүд гаргаа тий. Өчнөө олон асуудлуудыг одоо заавал тусгай зөвшөөрөл бичиг сачиг гэхгүйгээр одоо үйлчлэгээ явуулаа гэдгийг зөвшөөрлөө шүү. За тэрний дунд нь даанч нефт боловсруулах үйлдвэр байсангүй жижиг дунд үйлдвэрлэл бензин үйлдвэрлэх юм бол одоо жишээлбэл одоо нэг өдөрт 20 юм уу 30 тонны боловсруулахад заавал тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйлдвэрлэх шаардахгүйгээр өөрөөсөө шууд дураар мэдээд үйлдвэрлэждэг. Одоо юун төлөө одоо манайх чинь сая мэргэжлийн хяналт байхгүй байж байгаа эргээд бий болчлоо тий. Мэргэжлийн хяналт бий болчлоо. Энд чинь аюулгүй ажиллагааны зааварчилгаа энэ тэрэ мөрдөх ёстой дүрм журм гэж байна шүү дээ. Тэрийгэ мөрдөөд өдөрт 30 тонныгаа яагаад боловсруулж болохгүй гэж тий. Тэгэхээр нэг тусгай зөвшөөрөл гэдэг нэрээр одоо өнөөдрийн хүртэл нэгч компани тусгай зөвшөөрөл олоогүй явцсан байна. Тэгээд монголчин өнөөдрийн хүртэл энэ 30 гаруй жил бензингүй байгаа шалтгаанд ерөөсөө энэ л. Одоо машинтай хүмүүс мэдж байгаа 1 литр бензин хэдэн төгрөг байгаа вэ? 2360 таа байгаа мөн үү? Би өөрөө машин барьж чадахгүй. 2590 байгаа. 2590? За тэгвэл одоо чиний судалгаагаар чиний харсан одоо хийсэн энэ зүйлээс хараад 1 литр бензинийг гаргаж аваад түгээхэд 800 төгрөг болно гэсэн судалгаа гаргаад ирсэн байлээ. Мөн үү? Тэр чинь миний анхны харах өнцөг байхгүй юу? Харах өнцөг окей. Тэгээд ер нь бол бензин одоо муу нухаар сайн хэлчихлэгчээр бензин ер нь бол одоо яг өнөөдрийн байдлаар хямдхан гарах боломжгүй байна гэдэг би яг өнөөдрийн өнцгөөс харж байгаа байхгүй. Яагаад вэ гэсэн чинь. За яг тухайн үеийнхаар бол боломжтой. Яг гэвэл газрын тусаа манах урагшаага хятад руу бараг 120-оос 290 төгрөгийн хооронд ийм үнээр өгчөж байгаа байхгүй. Бүтээгдэхүүн хуваалцах гэрээний дагуу. Одоо бүтээгдэхүүн хуваалцах гэрээ гэдэг нь болохоор хятадууд манай газрын тусыг ухаж авчаад тэгээ бүтээгдэхүүн хуваалцах гэрээний дагуу улсад одоо нэг тухайн өдөр нь одоо газрын тусны нэг баррел газрын тусныхан үнэ хэдтэй байна. Тэрвэр нь тооцоод одоо 120 төгрөгөө тий 290 төгрөгөө 250 төгрөгөө тэрвэр нь тооцоод 1 литр тутамд нь тооцоогоо хийгээд хятад руу аваагарчдаг. Би зүгээр тэрэндээ л тийш авсан. Тэр үнээр нь хэрвээ тэр 200-аар гаргадаг бол тэр 200-аар надад өгчих юм бол би 800 төгрөгөөр бензин гаргах боломжтой биш үү гэж хэлсэн байна. Тэгэхээр одоо яг үзэгчдад бас сонирч байгаа хэрэг. Яг манай Монголд бензиний үйлдвэр бензин шатхан одоо тий хийх үйлдвэр бариад
ядаж нөгөө нэг эх орноо хангах боломжтой юу, боломжгүй юу гэдгийг л боломжтой, хангалттай боломжтой. Та бензинээс авчирсан нөхдөд маань монголчууд ч нөгөө юмыг харах дуртай, барих дуртай, арай л үнэрлээд юу яахгүй л шиг байна. Орж ирээл тэнд нэг нөө. Яг хэмний хараар гэс нуугалаа. Нэг студи дотор нэг Орос бензин, Монгол бензин хоёрыг харьцуулж асааж үзье гэж бодсон. Гэтэ ер нь бол энэ ч болохгүй юм шиг. Анзаарлаа би өөрөө сая анзаарлаа би болсон юм. Энэ болохоор одоо Монгол орны газрын гүнээс гаргаж авсан ингээд цэвэр газрын тос ихгүй юу? Газрын тос. Оо. Одоо яг ингэж гарч ирдэг. Яг ийм. Манай буудан лу бас явуулаар харна шүү. За тэгнэ. Яг гарч ирж байна. Одоо ингэж гард юм уу тийм? Өнөрлөе да. Ингэж гарч ирнэ. Аха. Наацсан болохоор ингээд усны холцтой байгаа. Тэгээ нэг газрын гүнээс гарч ирэхдээ ингээд устай гарч ирдэг. Нааша харчихсан. Тийм. Ус шүү дээ. За би л юм. Манай амтд моголцсон нэртэй яаж байна. Нэтүрэ шүү дээ. Тийм лак шиг юм байна. Лак шиг үнэхээр чи. Одоо наа чи ямар нэгэн нэмэлт юм байхгүй, хассан зүйл байхгүй. Яг газрын гүнээс гаргаад авсан тос нь энэ ихгүй юу? Одоо энэ чинь нөгөө нэг одоо юу гэдэг чинь нэрдэг гэдэг үү? Нэр нь те, нэржээж бензин болгон те. Тэгэд энэ шүү дээ. Одоо студи дотор энэ ингээ шингийн хэлбэртэй бааз. Тийм байна. Студи дотор энэ чи халуун байна те. Тий. Нилээн дулаахан байна. Тэгээд энэ тийм желатин шиг байна. Одоо зарцаамаг шиг болно гэсэн. Тэгэхээр одоо энэ нэг нэмэх 10 градус эдэрт болохоор яг өөхөн тос ямар болдог вэ те? Яг тийм болно. Өөхөн тос шиг болно. Энэ дотор дулаахан байгаа болохоор одоо энэ чинь шингийн хэлбэрлүү юу? Шингэн болчихж байгаа байхгүй юу? Тэгээд одоо энэ болохоор бас энэ дутуу боловсруулсан. Дутуу боловсруулсан байна. Энийг би түрүүн машин дотор ингээд наран тавьчихсан байхгүй юу? Ааха. Наран тавьчихсан. Энийг болохоор дотор хайцгийн хийсэн арай өвтгөн байж магадгүй. Тийм өвтгөн байна. Одоо наач болохоор хагас боловсруулсан. Одоо энээс өвтгөн байх хэрэгтэй байхгүй юу? Ингээд товооч. Одоо гарын дээр ингээд хайлахаараа энэ чинь ингээд шингэн болно. Ийм байгаа байхгүй. Ингээд бариад үзэж байгаа. Яг л товууд юугаар байна тий? Харанхтай зүгээр нүрийн тос шиг л харагдаж байна. Тий. Нүрийн тос чинь наанаас чинь гарна шүү дээ. Бас гарна шүү дээ. Тий, харин тий. Оос яхны бүтээгдэхүүн бас гарна шүү дээ. Тэгээ цаашлаад энэ бодвол арай сул мөртлөө 960 юм гард юм байл шүү дээ. Би нэг бичлэг үзсэн байхгүй. Тэгсэн чинь хамгийн сүүл бас гарна. Сүүлийн гарна. Ерөөсөө энэ чинь гол дэлхийн ертөнцийг ингээ хөдөлгөх гол зүйл чинь газрын тос шүү дээ. Тий. Хамгийн дээд түвшиндээ илүү онгоцны юу болдог гэсэн шүү дээ. Энэ дутуу боловсруулсан. Тэгээд боловсруулаад одоо наанаас чинь энэ энэ болохоор та нарын нэг ингээ харах юм бол ингээ жоохон тогтоогоод ингээ байхаар дээр нь юм тунж байгаа. Тунцсан байна. Энэ дээр нь тунж байгаа нь ингээ бензин шүү. Оо за. 92. Аа. 92. Одоо энэ дээр ирсэн. Түүхийн газраас энэ давс авахгүй. Яг юм давстай дээд нь болохоор практиклагүй бензин гараад ирчих гэсэн. Одоо ингээ хараад. Одоо нэг практиклагүй гэдэг нь болохоор хуваарлаагүй ялгаагүй гэсэн утгыг илэрхийлж байгаа байхгүй юу? Одоо нэг ялгана гэдэг чинь практик гэдэг чинь 92, 95 тий 80 тэгээд дизель түш ингээд одоо керосин гэдэг одоо ингээд бүгд ингээ ялгахыг нь практиклах гэж хэлээд байгаа байхгүй юу? За энэ юм байна. За энэ жижиг түгэж одоо ямар их юм орд юм бэ? Бүр тийшээгээ чухал нуусан. За энэ одоо Монгол орны ингээд ийшээ камерлаа харуулчих. Монгол орны ингээд практиклагүй бензин гараад ирсэн байгаа. Одоо ингээд энэ болохоор ингээд бензин бохоггүй юу? Ичээ юм зориулсан юм сав бэлдсэн байгаа. Онхоолгоцсон. Ийм. Одоо энэ хараа Монгол бензин практиклагүй Орос бензин гэсэн. За энэ дээр ингэсэн байна. Энэ болохоор ингээд Орос бензин баггүй хараа. Орос бензин. Энэ Орос бензин. Орос бензин ч тавьчих те. За энэ сав бэлдсэн баг. Энэ бол хов хоосон баг хараа. Хоосон гоц Монгол бензин. Монгол бензин практиклагүй хоосон сав багаз. Одоо тэр нэрлийн тогооноос гаргаснаас юу ч. Одоо энэ чи бензин нэрж байгаа шүү дээ тий. Тэгээд ийшээгээ ингээд практиксан бензин энэ рүү ордог байхгүй. Одоо нэг нэрсэн бензин чи энэ рүү орно. Ичнээс одоо энэ хоосон сав багаз энийг хардаа. Эндээс ингээд авчих. Энэ гоож хараарай. Нэрэд гараад ирсэн бензин чи энэ шүү за. Ямар гоё. Аха. Тэгээд ийм байгаад байгаа. Одоо энэ чинь би энэ дээр туршилт төрөө үзүүлье гэсэн шүү дээ. Үзүүлье гэсэн. Тэгээд тэр чинь болохоор ийм нэг ийм би ийм тавг бэлдээд ирсэн аахгүй юу төмрөөр. Тэгээд энэ дээр одоо л туршилтаа үзүүлэхгүй л дээ. Ерөөсөө харуулчих юм.
Энэ дээр ийм тавган дээр би ингээд энэ бензинээс нэгэн дээр нь ингээ Орос бензин, нэгэн дээр нь Монгол бензин гэдэг. Нэг халбыг хийгээд. Нэг халбыг хийгээд. За ийшээ түр тавьчих. Шаталтыг үзүүлэх гэжсэн явна. Тэгээ студид дотор болохгүй юм шиг би энэ орчныг нь харлаа сая. Тэгэхээр ингээд тавьчаад хоёул ингээ асаачдаг байхгүй юу? За. Бичлэгэн дээр ингээ харьцуулаад асаахаар Орос бензин маш түргэн шатаад дуусчих واخхой. Орос бензин. Яг ижилхэн нэг халбыг хийгээд. Тэнгүүдээ Монгол бензин асаад байгаад. Яагаад? Асаад дуусхийг баг хүлдэхгүй. Хүлээгээ зүлгөө за ингээ баг унтраа хийчих юм уу тийм байдаг. Удаа ингээ болсон маш их. Тэгэхээр эсэгээр тэгээ галынхын дүүл нь ижилхэн. Тэнгүүдээ ахаад шатлынхын ялгааг одоо миний гарталт бичлэг явуулахаар та нар харуулаарай. Орос бензин асрыг хаймар шатааж байгаа юм шиг утаагаар. Одоо та бүхний яндангаас ч тийм их утаа гарч байгаа гэсэн. Төдий чинээгээр нөгөө төдий чинээ утаа гарч байна. Тэгээд нөгөө нэг та нарын нөгөө нэг машины чинь нөгөө нүрсэн янд нь чинь бохирдоо сүүлийн чи аюу их цэвэрлдэг болоод байгаа шүү дээ. Энэ чинь хурал бензин хэрэглэснээс болж юм гэсэн. Яагаад хурал бензин гэж шууд хэлж чинь гэхээр Монголд байгаа бензин бид нар нөгөө Орос бензин Оросыг муулахаар хүмүүс өмөр хүмүүс аюу их байдаг шүү дээ. Оросыг та нар инглээ тэглээ та нар гэл Орос ахнаар гэл ингээд тэгдэг шүү дээ. Гүг тэрэндээ биш ээ. Орос бензиний муусандаа биш. Хуурамч бензин орж ирээд байна. Монголд яг ориг бензин байхгүй өнөөдөр байдаг. 1 литр ч байхгүй шүү. Би яг зөрөгтэй дуурж ирэхэд засгийн газар дуурсан болохоор хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг энэ дээр чинь засгийн газар өөрсдөө дуурсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр би энэ дээр тэрвээ дуураагүй байсан бол би дугаа. Амаа ингээл өнгөрөх нь шүү дээ. Монголчуудын дуун ингээд тархины ерөөсөө түрэн кодлцсон байгаадсэн. Монгол газрын тосноос бензин гарахгүй тий. Монгол газрын тос хамгийн муу. Монгол газрын тос байхгүй тий. Тэ байгаач Монголд үйлдвэрлэх боломжгүй гэсэн ийм их хар пиарууд аягүй их явцсан. Ерөөсөө болохгүй гэдэг юмар л талгойг нь кодлцсон. Ард ирээдээ. Одоо бид нар энийг хийхийн тулд шууд хийхээс илүү ард түмний дэмжлэг маш их хэрэгтэй. Эхлээд ойлгох хэрэгтэй. Ойлгоогүйгээр бид нар энийг үйлдвэрлэждэг. Хэрэглэгч нь хийн. Ард түмэн шүү дээ, тийм шүү дээ. Тэгсэн чинь нэгдүгээрт би бас буруу бодож явж байсан юм лээ бас. Та гэхдээ одоо жишээлбэл ингээд туршилт хийгээл явж байгаа. Мэдээж тодорхой хэмжээнд одоо ингээд хооронд нь гал асаагаад үзэх нэг өөр. Жишээлбэл машин механизмд ингээд ашиглах яг тэр үйл явц, яг тэр процедур ямар хуу явагддгүү тэр. Одоохондоо нэг машинд ашиглаж болохгүй. Тэгэд энэ дээр би нөгөө түрүү нэг доор нь зориуд практиклаагүй гэж бичсэн байгаа. Практиклаагүй гэдэг нь болохоор эн чинь 92, 95, 80 дизель түлшүүдний холимог байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бензин машин дизель түлшийг хийж болохгүй шүү дээ. Зүгээр нэг нөх ухдаг нэг мотор байдаг шүү дээ. Тэр чинь нэг практиклаагүй бензинээр ажилладаг байхгүй юу? Ингээ унтраач. Энийг дараад унтраа. Унтраа. Оппа, ингээ унтраач. За ингээ унтралаа. За Монгол бензин мат тугаа. Хүмүүс нэг арабыг одоо маш гоё газрын тостой тий бензин ахиу гарч ийн гэд. За би бизнесмен хүн өнөөдөр зохион бүтээгч бизнесмен хүн тий. Миний өнцгөөс бол хамгийн чанаргүй бензин араб тос яг тэгвэл арабих гэ. Яагаад? Би өөрөө бизнесмен өнцгөр харж шít. Тэндээс бензин асар их гарна. Надад бизнесмен хүн юу хэрэгтэй вэ гэхээр надад түүхийд материал хэрэгтэй. Тийм шүү дээ. Тэ? Битум хэрэгтэй. Одоо битум гэж хэлэхээр ойлгохгүй байж магадгүй. Харлак гэж хэлсэн дээр баг. За. Түрүүн та желатин гэж хэлсэн шүү дээ. Нөө нэг мазот гараад ирнэ. Мазотон дээрээ тусаа тийм бодис гэдэг байхгүй юу? Одоо Монголын нүүрснээс гаргаж авдаг тийм бодис гэдэг. Тэгээ тэрийг бол ярих юм бол бас нэлээд юм болчих واخа. Тэгээ тэрийг холиод тэр нь одоо энэ газрын тосны желатин гэсэн үг байхгүй юу? Одоо хар ухаанаар тайлбарлах. Тэрийг холиод миксердээд гатаахад яг стужи яаж гатдгөө те тэрэн шиг харлаг болж ингээд гавхт болж хувирдаг байхгүй юу? Тэгээ яг тэрийг холихоор маш чанартай асфальт гарч ирнэ. Асфальтын зам гарч ирнэ.
Тэгээ ер нь бол ингээд эндээс тэрмэн гараад ирэх юм бол эрзэн дугуй, хаймар, гялгарууд те хуунцар идлэл. Хуунцар идлэл, нилон уц гараад ирэнгүүт бидний өмсөж байгаа хувцнууд гараад ирэн те. Дулаан хувцнууд гараад ирэн. Тэгээд одоо бидний ажиллаж байгаа бох хүртэл харлаг штэ тийм ээ. Нефтийн гаралтай штэ. Бид нар л зүгээр жоохондоо яг ориг хөлбраар л ажиллаад идэг гэсэн. Тэс зам ярьж ажиллаад цагаарна гэж бодвол. Тэгээ ер нь бол нефт бол яг улсыг хөдөлгөх гол маш чухал зүйл байгаа байхгүй тий. Нэг сүүлд нь ганцхан асуулт асууя. За мэдээж судалгаа шилжлэгээ их хийсэн юм. За манай Монгол улс нефтийнхаа одоо ерөнхийдөө олборлолт буюу одоо энэ орд юугээрээ дэлхийд айхан талдаа явна вэ? За мэдээж ойлгомжтой угшаагаа нийлүүлж जैन одоо тамсаг булан гээд одоо тэр нөө дорн руу очих юм бол аль сумаар нь явхад тэр чигээрээ ийшиг нөө ингээд бензин ингээд гаргаж идэм билээ шүү дээ. Ерөнхийдөө ингээд харж байхад. Тэгэхээр одоо энэ бол хэр зэрэг нөөцтэй юм манай Монгол бас. За тэгээд одоо дотоодоо хангахаас гадна гадаад руу гаргах баг бүрэн боломжтой байна уу? Яг энэ тал дээр товчгоо мэдээллийг бас өчтөд бас мэдмээр шүү дээ. Би бас мэдмээр шүү дээ. Би бас мэдмээр шүү дээ. Газрын тосны нэг тийм зураглал байд юм билээ. Одоо шиг хаана газрын тостой вэ гэсэн. Газрын зураг байдаг. Яг тэр газрын зурагнаас харахад Монгол орны газрын за бац 5-ны 2-т нь газрын тостой гэсэн зураг гарч ирж байгаа байхгүй. Нийт газар нутгийн 5-ны 2-т нь. Тийм 5-ны 2-т нь. Тэгээд яг нэг би өөрөө яг тэр талын мэргэжлийн хүн биш. Яг судалж нэг хэр хэмжээтэй гэдгийг нь бол одоо би хэлж бол мэдэхгүй. Ямарсан газрын зурган дээрс нэг газрын тосны тийм тусгай газрын зураг байдаг байхгүй. Тэндээс харахад бол 5-ны 2 нь газрын тосны ордтой гэсэн зураг гарч ирсэн байдаг байхгүй. Тэгэхээр ойлгомжтой байна шүү дээ. Тэгэхээр бол Монгол ямар их баялагтай, бид нар ямар азтай улсууд. Одоо бид нар одоо урд хөрш, хойд хөрш, хилээ хаачвал яана гэл монголчууд аюу их айцтай байдэн ш тэ. Би бол айдгүй. Хаагасаа гэж бодож байна. Гэхдээ хаах юм бол нэрээ илүү их ажиллах боломж өгөх гэдэг байна. Тэгэх юм бол бид нар шиг улсуудад асар их боломжууд гараад ирнэ. Гараад ирнэ. Тэгэх юм бол бид нар өөрсдөө бензинээ үйлдвэрлэж чинь бүх юма дотооддоо үйлдвэрлээд ирнэ. Яг өнөө одоо гэтээ удахгүй цаг хугацаа сайхан болж одоо санчил шиг одоо юм мундаг залуучууд маань бас бензинийг хийж болж гэн гэдгийг харуулсан ийм сайхан бас бидэрт бас урам зориг өглөө гэж би харж байна. Санчилтаа бас хэдүүлээ нэг сайхан тий баяр хүргэж идэх үү? Янзын. Манайх чи сая одоо газрын тос боловсруулах үйлдвэр одоо ингээ баригдаад 40 олон жил болчихж штэ тий. Тэгсэн. Миний өнцгөөс харахад тэр нефтийн үйлдвэр дараа жил ашиглалтанд орно гэж байгаа мэдгүй баха гэж бодож байгаа. Яг үнэндээ бол. Яг үнэндээ бол яагаад ард түмэн мэдээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл нэг технологи нь энтгэх тий цагийн өөрийн хувьд бол энтгэх халуун орно. Ямар уур амьсгалтай байлээ. Тэгээ би түрүүний тосны өтгөнийг та нар үзүүлээдсэн шүү дээ. Тий энэ өтгөн байна өөхөн тос шиг байгааз гэд үзүүлээд байгаа. Тэр чинь одоо нэг гол хэлэх гээд байгаа зүйл нь дорнодоос хоолоогоор тахтаад одоо тэр зүүн баянгийн тийшээ үйлдвэр барьж байгаа шүү дээ тий. Хоолоо хийж байгаа. Бариад дуусчих. Тэр хоолоо нь хийгдээ дууссан шүү дээ тий. Тэгээ баг 800 600 байна уу 700 диаметртай хоолоо явж байгаа шүү дээ. Тэргээр чинь өөхөн тос явах уу гэдэг асуудал гараад ирнэ. Тэр хоолоогоор. Өөхөн тос чинь гав гатуу зүйл байгаа шүү дээ. Тэргээр урсаж явах уу гэдэг асуудал гараад ирнэ нэгдүгээрт. Хоёрдугаар гэх юм бол энэтгэгч өөрөө дулаан орно. Тэр хоолоогоор бол энэтгэгд бол явна. Манад бол үгүй юм байна. Шингэн байж тээ өөхөн тос шиг зүйлсээ хайлтсан. Манайх чинь хүүтэн сэрүүн уур амьсгалтай. Одоо нөгөө тос чинь эн чинь газрын гүнээс гараад ирэхдээ 50-аас 60 градусын халуунтай гарч ирдэг байхгүй юу? Тэгээд энэ шингээ. Тэг шингийн хэлбэртэй гараад ирнэ. Тэг явцын дундаа хөрнө. Яах нь өөхөн тос шиг болох нь дээ. Тэгээ зарцсан. Тэгээд шин нефтийн үйлдвэр маань тосгүй болох таарах нэ. Тэгээд цаашаага хүргэхийн тулд замдан заавал өргөх ноцоос халааж өргөх ноцоос хэрэгтэй болно. Тэгээд халаагаад өргөөд гаргаа явах юм бол дор хаяж миний багцаагаар шүү зүгээр нарийн гаргааг байгаа нэг 20-30 км-т нэг өргөх халаагаад өргөх ноцоос хэрэгтэй болно. Тэр болгон чинь ашиглалтын зардал нэмэгдэж байгаа. Асар үнэтэй бензин гарна шүү. Хямдхан бензин гарах боломж байхгүй. Яг зөв тийм ээ тий. Тэгээд хямдхан гаргахын тулд яг хятадууд чиг, орсууд чиг цооногныхын дэргэд үйлдвэрээ байгуулах хэрэгтэй байсан.
Зөв. Маш хэрэгтэй мэдээллүүд байлаа тийм ээ. Маш их зүйлийг мэдээж авч байна. Манайх ер нь нэг хараад ойлгож байна уу? Бидэд айгүй их юм ойлгосон учраас тийм. Том үйлдвэрүүд Орос, Хятад хоёрд одоо дампуурж эхэлж байгаа. За. Яагаад гэвэл ажилтныхын зардлыг дийлэхгүй. Одоо ард иргэдэнд хямдхан бензин өсөд идэг. Нөгөө нэг улс төрчт нь болохоор нөгөө ард иргэдийн эрх ашинд орцсон. Үнэтэй болгочих юм бол бид нар унчна гэдээ айгаад идэг тий. Тэг хямдхан өгөхөөр нөгөө чинь бизнес чинь амьсгалах хэрэгтэй байгаад идэг тий. Тэг ийм байдалд орцсон. Одоо жишээлбэл яг тэр одоо шинэ баригдаж байгаа үйлдвэр яг миний тооцоолоор яг ийм байдалд ороод байна да. Үнэтэй гаргах юм бол улс төрийн карьер унна. Хямдхан гаргах юм бол бизнес нь ашиглахгүй амьсгалж чадахгүй зогсноо л гэсэн. Одоо ийм тооцоололтой харцсан одоо алсыг харцсан байгаа залуучуудыг бас тэр нэг төсөл мөсөлтөнд оруулаад нэг ажиллаж маар юм шиг санагддаг юм дөө. Тэг гэж би боддоо шүү дээ. Тэгээ санширтаа бас энэ гоё мэдээлэл өгсөн бас бити бууж өгөөрэй. Чамайг дэмжих бас маш асар олон хүмүүс ардчин байгаа шүү гэдэг бас дахин хэлмээр байна. Тэгээ одоо дэмжиж манай Бахат бас уран бүтээл хүргэх гээд байна гэж. Тий. Дараагийнхаа айдууг бас хүргээч гэж. Манай Бахат юутайгаар ирсэн мэсэн шүү дээ. Гоё гитартайгаар ирсэн мэсэн тий. Тэг үрдийн хайр гэдэг. За одоо залуучууд нь хавар болж байгаа учраас гоё хүмүүс ч гоё юм орд штэ. Хайрын дуу хүмүүст хэрэгтэй болдог те. Тэгж одоо бас маа дархны нуг гэдэг дүү маань бит хоёр хийсэ. Чамтай уулзраад зүрх гихэлсэн. Чин сэтгэлд минь гэрэл асаа. Намайг түшдэг ганцхан чимэн. Нарнас гигүүсэн жаргалын эзээ. Оттой шүнгүр чамайг би мөрөдөө. Цацаад удаагүй те одоо хайртай хүмүүстэй бас зориулж сонсгоороо гэдэг. Гоё ээжийн тухай угсаа энэ дандаа тоглодог дуугаас та хүнтэй зориулж дуулаа. Энэ Казахстаны алдарт хөгжмийн зохиол Шамшимийн хөгжим. Ээжтэй буюу Ана Туралжир гэдэг дуу Монгол казак хэл дээр та хүн зориулж тоглоё гэж бодлоо сая. Әлемнің жарығын сыйладың сен маған. Даланың әр гүлі жинадың сен маған. Сен берген құстарда қанатын самғаған. Балалық құштары өзіңе арналған. Әлдиле баяған өсірген жемесі. Самал же саяба құшағың мен үшін. Есейіп кетсем де мен саған сәбимін. Көңіліңді көктемде көзіңнен танимын. Юртынсың керли білгелші эч худе. Хер талын цэцэгээс шилжүхчі эч худе. Дэвих талавчи шодта оксон ши. 우리 친 халуун хай үргэлжтэн чуэжэ. Энхридэн харилсан цэцэг чин бидэ би. Хэвидэн мосгосон үр чин бидэ би. Шиг том болсон үргэлжтэн ялах шүү. Халуун хайр халамжигтэн харцнастэн харичээ. Ол шиг том болсон үргэлжтэн ялах шүү. Халуун хайр халамжигтэн харцнастэн харичээ.
Ямар гоё. Санийх яа. Арай өдөртэй. Ямар гоё нуглаатай, ямар гоё зөөлхөн. Юу гэдэг үлээ. Нөгөө хүн хүртэл хоёр хотгоо амтан хүртэл энэ чи эзнийгээ инкридээ зүгээр хүзэн хамаар нь ороогоол энд чинь зүгээр нокаутанд оруулаад байгаа маа хайраа илэрхийлээд. Ваа. Япон кола. Япон кола. Дайчдын юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Ваа. Япон кола. Япон кола. Дайчдын юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Ямар гоё дуу вэ? Дахиад нөө зохиогч нь хин гэлээ? Казахстаны Шамши юм гээ. Айгу алдартай хөгжим. Алдартай дуу тий. Тийм алдартай олон. Ер нь бол яг үндсэн Олон хэл дээр дуулагдсан. тий. Оо тийм ба. Их гоё тийм үг нь хүртэл их гоё тий нэг тийм багтан дуулсан, инхийсэн, Монгол хайрлсан. хэл дээр орчуулсан Султан гэдэг одоо их хурлын гишүүн байсан. Одоо зохиолч, ардын зохиолч. Юм орчуулсан. Тий. Одоо би 25 дугаар телевизтэйхээ өөрийгөө холбох юм бол Аав гэдэг нэг кино гарч ирсэн 7 ангид. Казахстаны бас тэрний дууг бас би дуулжсэн. Орчуулад тий өөр ч одоо 25-тай холбоотой бас Их юм байна тий. Ер нь бол өөрөө чинь энэ хоолоо ингээд ямар гоё хоолоо. Энэ том биенээс гарах их гоё уян би учиргүй гэсээс гэж явах юм болов гэж бодсон чинь. Тэг би яг нэг үндсэн нөгөө мэрэгжил сууж төгссөн юу бол дөөрийн дуучилтай би ерөөч хаан хойг багш тэр. Тэг яг амьд хөгжмийн марш хамтлагт одоо тэр цагаас бас олон жил бас цуг ах нартайгаа цуг тоглолоо. Уянгаахтайгаа олон жил хамт явж байна. Тэгэл яг нөгөө нэг сонгодог төгссөн ч гэсэндээ одоо ингээ поп болох гээд айгу хичээсэн. Тэгэл маш гоё. Одоо жоохон гайгүй болж байна гэдэг. Нэгэнд гитард барьсных. Тийм шүү дээ. Ганцхан дуу бол ерөөсөө гитарыг нахуулмаар байна. Айгу шоналтай. Нэг юм лагер дээр нэг юм гоё найзуудаараа сууж байгааг тий. Тэгээ сая би нөгөө хурдын утган барихаас бас нэг дууг зөвшөөрөл аваад нэг рэл хийчих болох байхаа гэж зөвшөөрсөн. Тэгээ би бас нэг жоо хариуцлахгүй юм хийсэн. Тэрэндээ бас одоо атган барихаасаа суучлалт орж байна. Хоёр үгийн буруу хэлээд дуулсан байлаа. Тэгээ тэр яг нөгөө бүр интернетээс хараад бүр честний хийх гээд бүр ингээл интернетээс үгийг мэддэг хэрнээ интернетээс харж байгаа үгийг хараад дуулсан чинь хоёр үг нь тэр интернетэд буруу бичсэн. Тэгээ тийм хүн байдаг шүү. Тий. Тэгээд тэр дууг одоо уучлаарай гэдэг дахиад уучлаарай хаа. Өөр дуулъя гэдэг. Өөр нь дуулж одоо харуулъя гэж шүү дээ. Ямар дуу вэ? Шин дуу. Гөө шин бишээ нөгөө Отгон барихын хуучин дуу. Хуучин дуу юм. Одоо бүгд мэдэндээ жаргалтай хүний нүдэнд өдмөс тогтохгүй тий. Санаж байна уу харт минь сэлхис хэрсэн намон өдрий чи тэхи ичнэн намайг тэндэг байсан. Олзах болгонда миндин зөрөөтэй найцууд байхад минь зүрх сэтгэл минь чамда нэгэн тасшээ Хоцолгүй хөдөлгөөд хралдаа Оцвол хэдэн өдрөөр сэтгэл минь өдрөг байдаг Чамда би хар сэтгэлийн ариун итгэлийн сарусан Үрдийн биш чамдэрли чамда би амлаагүй Үрдийн амьдрал тэгш чаргал зохихгүй Жавар сүрх мэт амьдралд мен жаргал зовлон дүүрээ
Жаргалтай хүний нэдэнд нэрмэсч бассаггүй Ооцолгүй Хотвол хралда Ооцвол хэдэн өдрөөр сэтгэл минь өдрөг байдаг Хайртэмээ Чамда би Хайр сэтгэлийн ариун итгэлийн саруусаа Хайр сэтгэлийн ариун итгэлийн саруусаа Манай ч бүр ингэ. Талмаараад нэг гоё. Энд хүртэл ногоонууд хүртэл наа ч юм уу ингээ зүгээр би бинлээ дурлцаж байгаа юм шиг л болж байна. Манай анунд манай ч нүд бүдэн бүр ингэсэн гэсэн ямар гоё. Ямар гоё юм бэ те. Хөгүүд ч яах вэ? Ахтууд ямар вэ? Гоё бүр. Ямар гоё би те. Хөгжим гэдэлж угаасаа гоё штэ. Тэгээд ер нь ингээд юу юм бэ? Би харин нөө юу лээ? Дуурийн сүртэй гэсэн тий. Юу лээ дуурийн тавилтаа. Тэгэхээр одоо энэ страт дуу, инфо дууг шууд ингээд дуулахад арай арга барил нь тийм амархан орохгүй юу? Ер нь гэхдээ нөгөө манай багш нар бол яхаа бүгд болдог гэдэг л дээ. Гэхдээ миний хувьд би өөр дээр өөрийнх нь тэр чинь шал өөр газар дуурж байгаа шүү дээ дуурч тий. Тэгээд өөр вокал тавь. Pop страт ч өөрөө бас айгу том сонгодог хөрлөг шүү дээ. Тэгээд энэ чинь бас нэлээ би ингээ өөрийнхөө хоолойг ингээ зөөлрүүлэх гэж зөөлхөн дуулах гэж бас нэлээ олон хөгжим сонссон байхгүй. Тэгээд урд нь бол яхаа нөгөө энэ тийм халтуур гэж ярьдэн шүү дээ. Одоо хондгоны доо соломи энтер гэж дуулдаг байдаг шүү дээ. Одоо ерөөсөө одоо амьд хөгжимтэйгээ маш хамтлагтайгаа нэг бол гитартайгаа маш байна. Тенор баритон. Тенор шүү. Тенор юм шүү дээ. Тенор хаалаас юм гоё нарийнхаа болоо гарч байгаа байхгүй. Дууг байна шүү дээ. Яг юм тослоод дуулж байгаа шүү манайхаа тий. Тэг ингэж дуулна гэдэг чинь цаанаа энийг ойлгоно гэдэг чинь бас их гоё. Ингээл ойрлоо чарлаад хашгичаад дуулж иж гоё дуу болдгоо байхгүй юу. Яг ингэж гоё харагдаж гоё яг үг болгоныг ингэж гоё нуглаа муглаа ингэж яхаар чинь за хажууд нь хөдөө гадаа явах юм бол тэгэд октод моктодох юм бол тэгэл. Уйраа. Тэг гитараа дарчиж гин. За ямар өвдөө манайхаа? Ик. Энэ ташмлыг тохиолдуулаад үнэхээр гоё дуу байна. Маш сайхан дуусан байна. Тэгээ хандаа энэ дууг зориулсан шүү гэдэг. Боломжийг ашиглаж тий. Манай эхнэр ч манайх чинь 4 хүүхэдтэй. Оо за. Одоо 4 хүүхэдтэй. Эхнэр маань жирэмсэн. Одоо энэ 5 сар төрөх юм. Оо одоо тэгээ хандаа энэ сайхан дууг зориулж байгаа шүү. Яа, баяр үгүй. Тэнгүүт одоо энэ ч маа төрмөх хань ер нь бахатыг хамт их хүрээд ирээч гэж гуйж байгаа ч чамдаа зориулаа. Бас сэргэлэн байна те. Тэгээ нөгөө хөдөө гадаа явахуд гэдэг шиг нөгөө ингээд нэг юм хөгжим сонсоод явахаар бас их гоё гэдэг шиг. Одоо манай андагийн хувьд бол бас нэлээдгүй олон хугацаагаар сайхан одоо олон жилийн өвийг тээж яваа тэр сайхан үндэсний ястангуудаар яваад ирсэн. Одоо жишээлбэл нөгөө нэг өглөөний цайгаа уухад хүртэл хүн болгоны одоо тийм ээ нутаг нутгийн соёлууд өөр өдөг. Би бол одоо өөрөө увс тал гой балтаа талын бэр واخгүй юу. Тэнгүүт чинь увсынхан гэхэд чинь хөөх цайн баг муухан хоолноос дээрээ нэг жаахан муухан амтмуутай хоолны хажуу тэрийг ичээд баг уучхад өдөржингөө хоол идэхгүй. Далинд бол хатан байж байгаа нурт гой цайтай шүү. Далинд хөвсөл тагаа гэдэг. Тэр шиг одоо хамгийн ихэнд гэдэг нэг ховдын талын цай уух соёл нь хүртэл юу ямар хуу байдгүй. Тэнд бас гоё нэг цай чанцсан юм уу нэг гоё юм харагдаал байна. Маш гоё юм харагдаж байна. Яг энэ нөгөө өвтөгч Монгол гэдэг баримтат кинон дэр болохоор 5 анги баримтат кинонд 5 төрлийн цайны дээжийг үлдсэн. Цай чансан гэсэн үг. Энд болохоор нөгөө хоньны хуйхалсан толгойтой 10-аатай цай. Энэ болохоор хамгийн сайн хийх тайлдаг. Одоо нөгөө толгойн өвчин, за хаврын цагт хүмүүсийн нөгөө юм хөдлөөд идэг гэдэг бол тэр цаг угаал ер нь нам болно. Тэгэхээр одоо энэ тийм манай Монголд ч одоо энэ
сошиал хэрэглээг жоохон би ч өөрөө сошиал ертөнцид ажиллаг үздэг. Иймэрхүү ертөнцид одоо энэ хаврын цагт маш их юм хөдөлсөн хүмүүс байгаа шүү дээ. Тэднэрт бол бүр нэн төрөнд тэр өвтөгч Монголын 5 дугаар анги дээр гарч байгаа тэр хуйхалсан толгойтой 10-аатай одоо яг тэр хийцэлсэн цай маш хэрэгтэй. Тэгээд тэдгэр хүмүүс бол тэгж хийшаар бадагнаа тэнцвэржүүлж бас амьдралынхаа тогтвортой амьд ороорой гэж бас хэлмээр байна. За тэн дээр бас дахиад годонтой борцтой хийцтэй цай байдаг. Хоньны бол 5 хушин малын амьсгалаас бусдыг ашиглах боломжтой байдаг. За тэгэхээр бол одоо энэ хоньны хамгийн супер хэсэг хаана байдаг гэхээр ураг сүүлэнд байдаг. Ураг сүүлийн хаана байдаг вэ гэхээр годонд байдаг. Годонгийн үе хоорондын шингэн дунд байдаг учраас годонтой хийцтэй цай бол ерөнхийдөө бол нөгөө рахит ядаргаанд орсон байгаа. Одоо хүүхдүүд нөгөө хөлрөөд идэг, сулдаад идэг. Ер нь насан туршид ч гэсэндээ одоо ядраа сүлддэг штеп. Яг энэ цаг үед бол энэ цаг бол уухад бол маш сайн одоо энэ ясны хөлс гарч биеийн эрчим нэмэгдэж, дулаан нэмэгдэх учраас энэ бол гэр бүлийн гишүүд болгон уух боломжтой, уух ёстой цай байгаа. Багахан орцтой ирнэ. Уяг нүнжигтэй сайхан. Баяжтай будаатай шар тостой цай боллоо. Энэ будаа нэм гоё ярив. За ингээд цай маань бэлэн боллоо. Доо сайхан буцлаа л. За дараагийн цай нь болохоор одоо энэ бидний ер нь Баруун аймгийнхны ярьдаг да нөгөө хоол шиг цай гэж яриад байгаа. За энэ хавиргатай, за энэ 10-аатай сүлийн гурилтай цай. Сүлийн гурилтай. Үнэхээр гоё. За энэ цай байгаа. За мөн дээрээс нь бас борцтой. Бидний ер нь одоо энэ цай гэдэг торгоны зам дамнаж одоо энэ цай хөгжсөн соёл юунаас үүдэлтэй юм бэ гэхээр цай чинь бол анхнаасаа бол манад бол нөгөө ногоон цай одоо энэ нөгөө нэг дугуй болон цай чинь үүссэн биш байхгүй юу? Эн чинь бол нөгөө торгоны замаар дамжиж орж ирсэн цай. А яг бидний үндсэн хэрэгжилжсэн цайнууд юу юм бэ гэхээр бид нар бол нөгөө 300 гаруй төрлийн эми ургамлыг хатааж хэрглэж бэлдээж өөрсдийнхөө одоо энэ бие зохицост дөрвөн улирлын эрс дэсэн уур амьсгалд нүүдэлж авах соёлоор бүтсэн энэ 5 хушин малынхаа махан бүтээгдэхүүнтэй хольж хоршиж хэрглэж өнөөдрийн бидний өвөг дээдсийн энэ яс сайтай энэ бие зохиц үүсэж дараагийн үр хойчинд үүссэн ийм л одоо эдийн умдны соёл байгаа байхгүй. Тэгэхээр энэ цай гэдэг зүйл бол бид нар бол яг навчин ургамал болон мөн дээрээс нь ургамлын үндсүүдийг хоршуулж хатааж хэрглэжсэн тийм одоо маш том соёлтой ард түмэн. Энэ бол дандаа эми ургамлыг бид нар идэж хэрглэжсэн. Үүнээс гадна бол дэлхийн талыг эзэлж явахдаа Монгол улс одоо энэ их гүрэн бүтсэн түүх нь юу юм бэ гэхээр морин дийл дээр баатрууд маань яаж тамирт инхээтэй байдаг байсан бэ? Энэ олон цаг хугацааг ингээд мориноосоо бууж суухгүйгээр энэ хоол ундлахгүйгээр яаж энэ олон цаг одоо километрийг төтөлдөг байсан бэ гэвэл бид бүхний бол мах хатаах ёс байдаг. Одоо энэ борцтой хийцтэй цай. За энэ мах хатаах ёс бол бид нар бол өнхөлцгөн дотор нь үхрийн одоо махыг багтааж чадчихсан гэхээр 3 жил хатаагаад тэрийг ингээд бүр тоос шороо мэт өөрүүлж агаад үхрийн өнхөлцгөн дотор багтаагаад аян замдаа авч яваад жавжин дотроо нэгхэн чимхийг хийгээд шүлсээрээ шимэж ингэж бие эргэтэндээ оруулж ингэж им дэм болгож исэн ийм том том хүнсний соёлтой ард түмэн юм байгаа юм. За энийг бол бид бүхэн бол одоо өнөөдөр ярьж хэлж иж л ойлгохгүй бол миний одоо нэг хамгийн том инээд хүрээд харамсаад идэг зүйл юу гэхээр Mongolian street food гэдэг одоо YouTube дээр та нар хайгаад үзэрэй заяа. Үнэх хошин шиг. Монгол гэр дотор баахан бүх мөхчүүд хөөрхий хорхог идээ сууж байгаа юм. Тэгээ ингээ харахаар тэр яг одоо энэ нөгөө гарчгийг орчуулад үзэхээр одоо Монголын гудамжны хоол гэж штэ. Тэнгүүд одоо тэр гудамжны хоол идж байгаа одоо залуучууд харагдаад байна шүү дээ. Гэтэл бидний тэр нөгөө маш хурдан эвхэж хураадаг энэ нөгөө нэг Монгол гэр гэдэг зүйл чинь халуунд хаалтгүй хүүтэнд хүрдэггүй ийм гоё зүйлийг бүр гудамжны хоолны дунд оруулаад ингээд хайлтын дунд нь байж гин. Тэгэхээр одоо энэ хоолны чиглэлийн салбараар ажилладаг Монголын одоо энэ тоогооч нарын холбоо гэдэг одоо монголчуудын нэрийг том нэрийг ингээ урдаа барьж байгаа хүнсний салбарынхан бол одоо жоохон ажиллах хэрэгтэй байна. Та нар бол одоо хөгжих хэрэгтэй байна. Нийтийн хоолныхоо төсөөллөөс гармаар байна. Нөгөө нэг будаан дээр битгий кейчтэй байдаг. 5 колоноос ашиг харахынхаа төлөө биш Монголын ирээдүйд нөлөөлөх үр хүүхэд
Монгол улс гэж ярьдаг, чэжээ дэлддэг. Гэтэл өнөөдөр Монгол улс хаанаас гарах юм? Өөрх гэр бүлээс гарна. Өөрх гэр бүл хаана хөгжих юм? Хаана баталгаатай авах юм? Гэр бүлийн эрүүл аюулгүй байдал. Эрүүл аюулгүй байдалд амьдрахын тулд хүн яах ёстой вэ? Хүнсний аюулгүй байдлыг мэдлэгтэй чанартай хүнсийг идэх ёстой байх ёстой. Тэхийн тулд өнөөдөр бид нар концентрацтай бүтээгдэхүүн, лазалсан бүтээгдэхүүнүүдээр хоол хийж байгаа зад зурхаас илүүтэйгээр өнөөдөр өв уламжлан ирж байгаа хамгийн чухал зүйл яс цус мах генэнд нөлөөлөх хэмжээний тийм хүнсний бүтээгдэхүүнүүдийг ард түмэндээ хүүхэд залуучуудаа соён гэгэрлийн хэмжээнд хүргэх хэмжээний иймэрхүү байдлаар одоо ажилламаар байна. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс маань тэгэхээр бол өнгөрсөн үеийн хөгшин бурхнууд бол бай бай болсон. Одоо залуучууд бол ажиллаа хийгээд чөлөөтөө сэтгээд өнөөдөр энэ хоол хүнс үндэсний өв соёлынхаа төлөө урагшаа хараад хүчтэй одоо дугарч өөрсдийнхөө хийж чаддаг зүйлийг урагшаа хараад гоё ширээн дээр гаргаж тавиад өөрөөс дэлхийн давцан дээр гарга гэж л зөвлөмөр байна. Тийм учраас өнөөдөр та бүхэндээ амсар завья дүүрэхээр ирсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ 5 шимт ургамалтай гүнзэг, за мөн дээрээс нь борцтой хийцтэй цайгаа дээжлээ ирсэн байгаа. Ингээ бүгдээрээ амсар завьягаа дүүрчихээрэй. Яа. Сайхан цай оо. Баярлалаа. За харвас өстө. Өйг сайхан цай авч байгаа шүү нэ. За. Тэгэхээр баавар гэдэг чинь. Тий, яг нэг юм. Одоо тийм Ядаргаагаа тайлаад гарах нь байна бид нар. Үнэхээр янзтай. за Цайг чинь чаня, галич маань яа гэдэг шиг л янзын цай байна шүү дээ ерөөсөө. Янзын цай. Оо юу шавах юм бэ? Би арай төрүүлэл гараад нөө дараалаа. Тий. За баярлаа. за энд нөгөө хатгуунууд байгаа юм биш үү. За ингээд. За. Йоо энэ зөөрөөс үнэхээр баг ядаргаа гарахаар юм байна дөө. Энд Баярлалаа. Хоолоо. Тий. Ямар сэнд хонь гаргуулсан чинь нөгөө хоньоо тавиад цутаалцсан шүү дээ. ой За энэ хамдар маань байна. Анх битсэн дээ. Тэгээд нэг юм гоё зөөлөн амт байгаад байна. Юуных нь бэ? соёлын гурилтай. Үнэхээр гоё. Соёлын гурил их зөөлрүүлдэн штэ. Харин тийм ээ нэх гоё тийм. Гэл бомбон гэж суугаад. Би ч одоо бүр замд явбал нөгөө энэ тентхийн хоолны газраар ордгүй. Борцоо чанаал сайхан тэгэл цайгаа аваад явчихна. Зүү. Одоо гадагшаа татгшаа явна. Зарим олон хоногор явхад чи хоолшихгүй. Тэгээ хоолшихгүй болохоор бас л борцоо чамж авч явна. Манайх чи нөгөө нэг үхэр 3 ямаагаар жилдээ нэг борцоо идэв. Ичнээсээ гадна. Нэг үхэр? Тий. 3 ямаар борцгийн. Тэгээ тэрийгээ жил тойроо идэн нөгөө гадна дотноос хүмүүс ирнэ. Ахтуу хамаатан саданда хуваарлна гэд бас нилээ их ажилтай. Би ч одоо махшүлний бэлтгэл ажил бол үгүй юугүй шүү дээ. Айхтар шүү дээ. Би харин тэрийг үзсэн. Тэгэхээр тийм их махыг одоо яаж идэж бардаг байна гэж бодоод байдаг гэсэн. Тэгэхээр манай хөргөчтэй очиж танилцаарай. Тэгээ дээр нь ганцхан энэ чинь нөгөө би хүмүүс ингэж боддгийн шүү. Үгүй энэ 2 3 охинтой те ингээл энэ эмхтэй ингээд манай харж өдрийн 3 ээлжийн зочин ах トゥ хамаатан садан хөдөө гаданаас гадна дотноос зочин тэгээ сургалт мургалт гэл онлайнаар хийхээр зөндөө их юм бэлтгэх хэрэгтэй болно. Ямар ч байсан тэгэл жилдээ нэг 2 3 үхэр болно удрын штэ. Эвдэн шуулна. Тэр дээр нэг үхрийн толгой болчихсон. Тэрийг үзсэн шүү дээ. Зүгээр ямар сэтгэл төрсөн. Энэ дараагийнх нь юу вэ? Дараагийнх нь нэр ярьж байгаа. Тий. За би ч одоо энд нэг юу үлээ. За энэ болохоор нөгөө яриад байгаа нөгөө за аягны асуудал иймэрхүү шийдэгдсэн байлаа шүү. За зүгээр. За энэ чинь хөөх юм бонжгор. бонжгор юм байна шүү дээ. Юу байна уу гэж? Мөнгөдөө тэгээд юу юм бэ те? Ваа. За манай ээлжнийхээ сайхан сууж байна гэдэг. Тийм ээ танай ээлжнийх нь. Манай ээлжнээс би ингээд сунгаад авчиё. Байж байгаа. Энэ бор мөхтэй юм байна. Улаан үзэм, улаан чавга. Улаан чавгатай. Нааж юу улаан захны улаан саримстай. Шүлийн амсаад үз. Камер утсан дараа ингэж идэхгүй. Харин тийм ээ. Ой, огны жижиг хийсэн маар тий. Би бас тооцолсон юм аа. Энэ одоо тэр тий. Тэгэхгүй бол нөгөө баахан хучгноо тавьчдаг. Энэгээр одоо гамбанцан дээр зүсэлтэй нь штэ. Ямар ярьж байгаа зүс. Хамгийн гол нь энэ шүлэн ахгүй юу? Шүлийн сайхан халуун дээр нүү. За ямар ч байсан би ирснийх нэг цай шүл амсуулчлаа. Би тийхэд тайлаа нэг. Гэхдээ нэр үнэхээр гоё бүр тэгээд сэтгэл гаргана гэдэг чинь бас өөрөөс нь гоё. Хаврын яг энэ үед бид үнэхээр ядарч миний ээж байсан цай уусан чи хөөс гараал. Бас явчих. Нэг шууд идэх үстэй. Тий. Ингээд
идчихв те. Манай гантгаараа бүгдээрээ хараарэ одоо шууд идгээд. Чи одоо энэ нэг боосон хэсэг байгааз тэрийг ингээ гараараа орж сайхан хацчихнаач маш зөөлөн байгаа. Тэгээ чиний аманд харуулж өгн их жижигхэн ийсэн шүү дээ. Уун наад чиний бас их нэлээд том байдөө. За одоо энэ чинь ингэж барьж байгаа. Одоо эдээс ингээд таа. Тий хазаад. Энэ одоо ямар нэртэй хоол вэ? Энэ болохоор гүнзэг. Зөөх одоо нөгөө нэг хитүү хоол. Нөгөө хүндтгэлийн сая ярьсан шүү дээ. Янз хамгийн хүндэтгэлтэй хүн дээ. За би тэг жоохон байж байна. Ингээ гоё яа тий. Хийгээд ирсэн. Ингээ гоё юм байна. Вау. За маш их баярлалаа Анандаа. Дээрээс нь Монголынхон яг нөгөө хүн болгон өөрийнхөө мэрэгчлэр өөрийнхөө чадах зүйлээ ингээд гоё бие биендээ туслах цаашлаад эн чинь Монголын өв гэдэг бол нэр үнэхээр чухал зүйл байдаг. Энийг үлгэрлэн дуурайлж хүмүүст ингэж таниулж байгаад туйлын их баярлж байгааг манаас хүлээж авноо гэж нэр. Маш их баярлалаа. Бон аппетито. Бид ингээд гоё хоол идээлээдэг. Хөөхий бидний энэ бяцхан найзууд ч гэсэн мэдмээр л байгаа шүү дээ. Тийм биз дээ манайхаа. Тэгээ энэ урд нөгөө нэг алдартай Аргентин жом энэ жомыг ч одоо манай алгахан хэрхэн яаж идэхийг бас нэг харуулчихоо. Тингээ бас нэг манай хоёр хийж байгаа үйл ажиллагаа. Тэгээ би ингэж бодсон байхгүй. Яагаад энийг хооллонгоо явах гэдэг вэ гэхээр манад одоо жишээлбэл яг ийм мөлхөгч амьтдад зориулсан жишээлбэл хууль дүрм гаднаас оруулж ирэх эсвэл гадагшаа худалдаалах ч гэдэг юм уу. Яг энэ бол хэр оргийн байдаггүй хаа. Жишээлбэл одоо тэнд нэг улаан намд орсон амьтдыг үржүүлээд гадны зах зээл дээр ч юм уу тийм үү эрэлт нийлүүлэлт хийх гэхээр энэ бол асуудалтай юу юм. Ер нь бол яг Монголын нөхцөлд бол одоо яг энэ амьд амьтныг импортлох экспортлох асуудлууд ерөөс шийдэгдэг байгаа. Тэгээд ер нь бол бидний хувьд сонирхогч бидний хувьд бол үнэхээр тулгамдсан асуудал. Ааха, яг зөвхөн. За одоо манайхаа харж байгаа. За тийш хараараа бид нар одоо амттай хоол идсэн шиг бидний хөөрхөн жижигкнүүд алиндаа өгч чинь. Хинт өгч байгаа одоо? Гөрүүлэндээ. Яа. За ихлэ хардгийн байна. Амьд жом. Одоо энэ гөрүүд манд энэ амьд жомыг одоо идэнэ. Энэ хараа хараал. Татгалан байгаа юм болов? Ой. Вооста хамтрах идлээ даа харж нэг. Ангаа барьж байгаа юм шиг дайрдаг шүү дээ. Шууд сайхан идсэн. Бас шууд залгидгүй мэн ингээл ажиллаад энэ тийм ингээд. Хазалт ер нь чанга. Манай энэ гөрүүл маань ямар төрлийн гөрүүл вэ? Энэ болохоор bearded dragon гэдэг. Ер нь сахалт луу гэдэг нэртэй. Яг зүс нь болохоор red monster гэдэг зүстэй. Одоо монголоор гэх юм бол нэг хээр алга морь гэдэг шиг л зүснүүдэд нэм нэр өгсөн байдаг байхгүй юу? За. Энэ гэдэг хуурай говь цүлийнх юм шиг байна тий говийн юу та гэх одоо хуурай гэж хэлгүй тий. Цүлийн гөрөл гэж яа. Харин тийм ээ тий. Одоо нийт танаа дээр жишээлбэл яг хичнээн нэр төрлийн юм гөрвөл хичнээн нэр төрлийн амьтад байна. Манайхд бол нэг 5 нэр төрлийн гөрөл байгаа. Вау. За энэ мэтчлэнгээр манайхан бас хооллол яваад ах юм бэ шүү. Хоолоо үржүүлд юм уу, авчирд юм уу? Яг авчирчаад тэгээд Монголд авчирангуудаа тэрийгэ дахиад үржүүлдэг. Тий. Монголд угаасаа нөгөө нэг үүсэл гарлал Монголд авахгүй учраас гаднаас авчирч байгаа тэгээд хооронд нь үржүүлдэг. Тэгээ одоо энэ мөлхөч намжтын мэдээж өөр өөрсдийн гэсэн бас тодорхой хэмжээнд хууль хяналт за цаашлаад хэрэгцээтэй зүйлийг хангахын тулд мэдээж нэг юм томох хэмжээний холбоо ер нь байж гэмээн л энэ чинь үйл ажиллагаа цаашаа өргөжин дэвшдэг ч тийм. Тэгэхээр мөлхөч намжтын холбоо гэж юу нэг байгаа юу? Үйл ажиллагаа нь яаж вэ? Бид нэр саяхан холбоогоо байгуулсан байгаа. Монголын Terrarium амтан судлалын холбоо гэдэг холбоогоо байгуулад одоо сонирхогч хүмүүс нэгдээд за одоо ерөнхийдөө яамдуудтай одоо ер нь бол энэ амтны импорт экспортын асуудлыг нэг яаралтай ер нь бол одоо зохицуулбал одоо бид нэр хэрвээ Монголдоо үржүүлээд гадагшаа борлуулад эсвэргээрээ бид нар валют татахч боломжтой ер нь бол том зургаараа харуул тийм боломж биднэрт байгаа. Одоо тэрний талаар ерөнхийдөө бид нар маш их ажиллагаа хийгээд ерөнхийдөө нэгдсэн байгаа. Энэ нөгөө ард байсан нөгөө хар могоо байсан ш нөгөө том нэг юм гой солонгон өнгөтэй тэр бүр үнэн царайлаг могоо. Тэр жишээлбэл дэлхийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлт айгүй тутмаг айгүй тийм үн өртөг өндөртэй могоо юм байл ш тий. Одоо тэр болохоор боо буюу боо конструктор гэдэг төрлийн могоо. Одоо морф нь болохоор IMG VPI гэж явдаг. Энэ бол ерөнхийдөө бас зах зээл дээр нийлүүлэлт нь ерөнхийдөө эрэлтээ давж чадахгүй байгаа. Тэгээд за дор хаяж нэг 1500-аас 3000 долларын дор нэг хэлбэлзэлтэй бичээдэг. Өнгө зүс бас нэг хэр олон хээтэй гэдгээс хамаарат арай ондоо явдаг. Тэрний мотлий гэдэг одоо маа дээр бичлэгэн дээр одоо рил дээр байгаа. Тэр бол 5000 орчим доллар гэж явцдаг.
Ямар бас их өндөр өртөгтэй. Энд чинь нөгөө өдөр ирэх тусам үн цэн нөгөө өсөөл улмал үнэтэй болоод ирэх байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө нэг амтан одоо жишээлбэл хайрлал ингээл ингээл хамт өсөж байгаа тэр үед нөгөө нэг юм эндэгч гэх юм уу ингээд нэг одоо юу ячдаг штэ мөнх усыг үзүүлдэг штэ амтан ч гэсэн. Тэгэхээр хоёрын хувьд жишээлбэл одоо энэ мөлхөч амтчаас яг тэгж алдсан тийм юу байгаа юу? Могоо зогоо ч юм уу амтан хэрэн байна. Ер нь бол энэ нэрсэл амьд амтанд хичээж байгаа бүх хүмүүс л ер нь бол байдаг гэж бодож байна. Тэгэхээр хамгийн анх нөгөө Монголд орж ирээд хөгжөөг байгаа дөнгөж шинээр танигдаж байгаа салбар гэдэг утгаараа ер нь бол туршлагагуйтаад анх одоо бол ер нь амтан эндүүлжсэн тохиолдол байдаг. Туршлагатаа бас гадарчсан мэдээж одоо биднээс шалтгаалаагүй зүйлээс үүдэн эндх тохиолдол бас гарах байх. Тэгэхээр Монголд яг энэ салбарыг илүү сайн хөгжүүлээд эмнэлэг тоног төхөөрөмж ч юм уу те цаашлаад энийг дагаад мэрэгжлийн нарийн салбар руугаа ч гэсэн орох боломжтой байхгүй. Жишээлбэл жижиг малын эмч гэдэг ийм салбар мөлхөгч амтан дээр одоо үүсэх юм бол яг тэр салбараар одоо ажиллах хүмүүс бол Монголд сонирхоод ажиллах хүмүүс зөндөө байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ салбар орж ирснээрээ давхар манай Монголд ер нь бол хөгжил нэмэгдээд явагдах юм боломжтой гэж харж байгаа. Энд нөгөө кинонд гараад байдаг нөгөө алдартай хилэн сарх байгаа дээ. Харахаар нэг их жижигхэн биетэй мөртлийн амар дээ. Энэ одоо жишээл хоргүй гэж явах хаа тий. Хортой юу? Ер нь бол Азийн ойн хилэнц гэж явдаг байхгүй юу? Тэгэхээр амьдрах орчин нь бол чиглэг ойд амьдардаг. Хорны хувьд болохоор бага зэрэг хортой. Бүр маш бага. Гэхдээ хор нөлөөлнө гэж одоо хүн дээр ондоо байдаг гэж хэлж болно. Жишээлбэл тухайн хүн хууч ямар нэгэн одоо өвчнөд ч юм уу те ямар нэгэн суур өвчин байлаа гэж бодоход хэрвээ тэр хүнийг одоо хатахад энгийн зүгээр яг тэрний эсрэг эрүүл хүнийг одоо хатгаснаас илүү одоо тэр хүнд үйлчлэл нь арай илүү байна гэсэн. Гэхдээ мэдээж өхлийн хорол байхгүй. За тэгвэл би нэг бариуд ч тийм гэж. Яхаа яаж яа. Чи угсаа яг юм нэг уулзсан одоо юм төрлүүдээс аим байд. Энэ тэгээд нөгөө яригдаагүй маш олон төрлийн амьтдаа. Тэгээ би ингэж боддог байхгүй нөгөө циркэд очиод хүүхдүүдтэйг үзэх их гоё мэдрэмж байдаг. Тэнийг юм гоё халуун дулаан тэрэн шиг амтны ертөнцөд жорохоор хүүхд болго ингээл гэж хүлээж авдаг. Магадгүй хүүхдүүд бас таан дээр очиод ингээл үзэж мүзэж ч юм уу ингээд харах боломж байгаа хаа тий. Тийм аах чаа одоо нийтдээ байдаг учраас ер нь бол үзээ сонирхол бол боломжтой. Гоё юм а тий. Тэгтээ хичнээн гоё ч гэсэн ингээд хүн айцтай байгалах юм тий. Альтрунаас зөндөө харсан ш дуг нь харц марцаараа уг нь тулсан ш битээ шүү. Ер нь ямар ч юмтай харьцахад өөрөө өөрийнхөө ер нь бол аюулгүй. Яг юм биш надад ч юм. Тэр хараа сүүл нь шууд тасаад ирд юм ш тараа хоошоо. Яа. Тэгэхээр нөгөө 1000 аюулгүй байсан ч гэсэн мэдчихэж гэсэн бүхэндээ ойрох гэдэг шиг өөрөө хангаал ер нь бол хайрцсан гэсэн. Манай ананда цаатлаас бүр наашлаа ороод ирсэн байгаа хэвээр. Одоо баг хилэнцрүүгээ ойрт. За энэ хилэнцэд торхоо маань болохоор бас нэртэй. Нөгөө өөрийн гэсэн үндсэн юу тэр нь болохоор хуур чиглэг Asian Force. Тэр. Сүртэй юм аа. Хамгийн бага одоо хортой гэсэн. Манай Монголын нөгөө говь цөлд чинь бас нэлээд хортой. Тийш тэг хилэнцүү зөндөөд шүү дээ. Бас эвгүй. Энд тэг одоо бид нар ингэдэг за нохоо шувуу муурал хооллоход за нэг тэдэн грамм юу яадаг штэ тэдэн грамм л усууд штэ гэдэг шиг. Жишээлбэл могоон дээр нас бий гүйцээд ирэх юм бол ямар хөө хэмжээний хоол идэх үү? За тухайн могоо хэдэн килограмм багаас шалтгаална. За одоо нэг жишээлбэл 1 кг могоо байлаа гэж бодъё. Тэнгүүд 100 юм уу 200 грамтай сулган иднэ гэсэн үг. Өдөрт юм уу? Өдөрт биш. 7 хоногт нэг юм уу эсвэл 10 хоногт нэг гэдэг нь бол тухайн могооны насчил биеийн хэмжээс шалтгаалаад ондоо хамгийн багадаа 5 хоногт нэг л удаа болдог цулцсан могоог. Арчилгаа айгүй юм биш үү? Гэтэ одоо эдгээр зориулсан бас амьтдын одоо энэ хоол үйлдвэрлэдэг мэдээж Монголд байхгүй баг. Бас өгдөг зориултын бас витамин энэ төр өгөөлгүүд айг болно. Тэ өгөн тэ? Тийм. Д витамин өгөн, витамин өгөн, тэгээд кальц өгөн, электролиттэй усанд оруулна. Хөрхи нөгөө тэгсэн байсан шүү дээ. Эдний би нэг рилиг үзсэн чи бохор юмд хүрх юм бол гараа агаараа гэсэн чи энэ манай энэ алгийг усанд оруулах гарын нэгцэн. Нэг хөрхи ус мусандаа ол орж иж энэ нөгөө арьсны гоё бүрэн гүйж тусах тийм чиглэлээ аавна гэсэн. Сүүлийн үед чинь ийм big family байхгүй болсон. Өвөөдгээ эмээтэйгээ аавтайгаа ээжтэйгээ ачтайгаа гучтайгаа ингэж амьдэрдэг юм хүмүүсийн энэ гэр бүлийн энэ одоо хэм маяг их өөрчлөгдсөн юм байна. Үсрээл нэг ганц юм хоёр хүүхэдтэй. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд нь болохоор
аав ээжтэйгээ өсөж байгаа үедээ бас амьтан тижээх нь тэр хүүхдэд илүү нэг хүн байх. Тэ хүнийг амьтдыг хайрлах, инэрх гэдэг нэг иймэрхүү бас нэг юм мэдрэмж айгуу өгдөг гэж нэг уншижсэн юм байна. Амьтан тижэн гэдэг бол манай Монгол хөрхөн хүүхдүүдэд бас олгож байгаа таавт бас баярлаа гэж хэлмээр. Яа зөв тий. Яа зөв тий. Гэр бүлийн хоёр. За тэгээд уртцааны удамш нэвтрүүлэг манаас мэдээж нэг цаг хугацаатай нэвтрүүлэг манаас өндөрлөгдөх чинь тэгээд манай санчир би нэг ганцхан юм хэлнэ гэжсэн тэрийг маань хэлүүлэх нү гэсэн царайтай над руу яг одоо хараад тий. Харин тий. Бүр яг ингээд яг энэ дуусах чинь тий анаа гэсэн. Төрөн орж ирэхэд нэвтрүүлэг хэр удаа үргэлжлэх цаг гарan гэсэн чинь айгу урт юм шиг санагдсан чинь яг ингээ ярилцлаа суусан чи юу ямар богинохон юм бэ тий. Айгу богинохон юм байна. Тэгэд нэг манай нэг багийн гişүүд байдаг. Багийн гişүүд дөрүлээ байдаг байхгүй юу? Тэгээ нэг цэгмэд тав хүн мэдэн ш тий. Тий. Цэгмэд. Тэгээд одоо ачаацкомоос болохоор Атар сайхан санчир гэдэг одоо миний бие тий. Тэгээ Орхон баяр гэдэг манай найз ингээ дөрүлээ явдаг байхгүй. Тэгээд энэ нэвтрүүлэгт одоо би байгаа ч гэсэндээ яг энэ нефтийн боловсруулаад үнэхээр одоо энийг хийн гэхэд бол өсвчнөө олон эсэргүүцэлтэд тулгарч исэн. Тэгээд яг тэрийг өөрийгөө ялан дийлж энэ цаана гарч байгаа байхгүй юу. Хэд чинь хамт байгаад бүх юмд хамт байгаад хамтаа зүтгэж исэн манай багийн 3 гишүүн байгаа. Энэ ташрамтыг дахиад та нар маань байгаагүй бол би бас үнэхээр хэцүүдэх байсан шүү. Надад бол ингээ шантраа зогсох үе бүр ингээ зөндөө гарсан. За волейбол гэл ингээл. За одоо волейбол гэл ингээ 4-5 удаа тэгсэн. Зогссон баг. Тэр болгон тэр үед багийн гишүүд маань одоо хамт байгаа тий. За одоо санчир одоо зогсохгүй шүү. Одоо зогсох юм бол хэдүүлээ хэцүү байдалд орно гээл цэгмэд маань үргэлж намаа ингээ хурцлаад одоо үгүй шүү санчираа. Чи тэгвэл айгаад байгаа бол тэгвэл би мөсийг хаглая. Би урдын гараа. Муу хэлүү суснараа яа гэв би урдаа бай. Мөсийг хаглаад би явъя. Над руу дайраг наадууч. Надад юм наалтахгүй гэдэг. Над руу дайраг надад юу ч наалтахгүйгаасаа гэл. Ер нь бол багийнхан гишүүдтэй маш их баярлалаа. Та нар маань байхгүйсэн бол өдөөд яг энэ нефтийг боловсруулад Монголоос бензин гардыма гэдгийг өнөөдөр үзүүлж чадахгүй явж байсан шүү. Баярлалаа гэж хэлж байна. Баярлалаа. Нэг л үг байна. Юм хийж байгаа учраас бид нэгшээр гаж ирдэг байхгүй. Тийм учраас чиний ард зөндөө олон хүмүүс байгаа, чиний ард зөндөө олон дэмжиж байгаа хүмүүс байгаа шиг гэдгийг зүгээр хэлэх гэсэн. За баярлалаа. Хоёр дахь нэг зүйл бас ард ирдээ амлалт чи байж байгаараа тэр байж байгаа. Ууштараа зөө. Аа. Тэгээ яг ингээд зорьсон юм бид нар ингээд өнөөдөр бензин гардыг болгоод үзүүлчлээ. Өөрсдөө тоног төхөөрөмжөнд зохио бүтээчлээ тий. Гаргаад тэрвэрээ гадных биш. Өөрсдийнх нь хийсэн юмараа бензин гаргаад үзүүлчлээ тий. Цаашдаа бид нар чинь сая хятадаар дэлхийд одоо нефт боловсруулах чиглэлээр хятад, Орос хоёр ч ингээд номер 1 улс байгаад байна шүү дээ тий. Тэгэд энэ хоёр улсаа бид нар судлаа. Хамгийн сүүлийн технологийн судлаа гээд хятадыг бид нар хөндлөн голд явлаа. Өөрсдөө нэг ороогүй хот гэж байхгүй, үзээгүй техник гэж байхгүй бүгдийг үзлээ. Тэгээ сүүл рүүгээ Оросыгаа явлаа. Орос руу бид нар үнэхээр ядарсан. Яг бүр юусэн өдөр шөнөгүй баг ингээл унаан суугаад явчихж байгаа байхгүй. Бидний буугаад амраад яваад байна гэж хүмүүс бодож иж магадгүй. Үгүй ерөөсөө бид нар нэг өдөр алдаж болохгүй гэл шүнж унтахгүй вагон дотор хончиё. Мөнгөө хэмчи, вагонд хончи. Очих газараа өглөө босоод очиж чинь гэл. Ерөөсөө дандаа тийм тактиктай яваал. Тэгэл ерөөсөө Оросыг хөндлөн гол бүгднгийн ингээд ерөөсөө бараг ингээд очиж болох газрууд ингээд судалж байгаа байхгүй юу? Хоёр маш их ядарсан байж тийм манай. Маш их ядарсан, айгүй хөлссөн. Тэгээд нэг чирээс тооцоолж авч явсан мөнгө маань хөрөхгүй. Бид нар нэг рубль болгоод аваа явсан. Яг л Орос ч дайм байлдаа тэгээд нэг бэлэм юу яахгүй, карт үйлчлэхгүй, мөнгө шилжүүлж болохгүй. Тэгээд онгоцны нислэг тишээгээ байхгүй, тий? Дотоод л нислэгтэй. Тэгээд тийм дандаа чинь бид нар ингээд тэнцээч явж байгаа байхгүй. Тэгэхээр чин хамтдаа ингээл цэгмэд ингээл урд нь манлайлаад салхиа төсөөл найзтай бол хүмүүс ингээл янз янзаар дайрахаар ёох гэл над руу дайраасай л гэж бодож байгаа байхгүй. Тэгээд эцсийн бүлэгт одоо ард иргэдэд амлахад хятадих биш, Оросынх биш, Оросын тоног төхөөрөмж биш. Бид нар Монголын стандартад, Монголын цаг агаарт, Монголын нефт өтгөн байгууз энэ тохирсон тоног төхөөрөмжийг бид нар зохиох бүтээх ёстой юм байна. Чаднаа бид нар чадна. Нэг сарын хугацаа өгчгөө. Тэрийг зохион бүтээчээд нэг намайг сар алга болчлоо гэж амьд байгаадаа гэж хүмүүс тэгээдсэн шүү дээ тий. Нэг сар хүлээчээрээ 6 сарын дотор боловсруулаад дуусганаа. Санчирч маань маш их хүсэл эрмэлзэл байна. Маш их зориг байгаа маань одоо ард түмэн бас
энэ мундаг залуу бас дэмжээд өгөөрэй гэж хэлмээр аярхамж зөндөө байх шиг байна. Нэвтрүүлгийн цаг маань ч одоо баг ингээд дуусч байна, өндөрлөж байна. За тэгээд нэвтрүүлгийн хамт төсөөлд манай уянгалаг сайхан холбоотой Бахата бас нэг сайхан аяг дугаар бас нэвтрүүлгийг өсгөөч хэмээн хүсэж байна. Тийм үг. Манай Бахат ерөөсө орж иргээс эхлэл 50 гэж хэлсэн. Одоо энд болох ч байгаа дуу маань бол A-Sound хамтлагийн бас гитарчин Мөхөл дахын дүүгай бүх зүйл минь чигээд бас нэг миний бас нэг дуу байгаа. Тэгээд таван зөвөрөл дуулъя. Тасамандал хөвөлцөн таачих завлан бөхөлцөн талгад эргэх бодлоо тарандулдик шофоо тогтож бадон чогтри тогтон салих одоржин намайг завонара чамайг боцар алхан Нэнзүвик тунгах чини сэтгэлийн гүн хүлээ үргэлжлэх цаг хугацаа чамд би хүндээ ахин ирсэн чини итгэе амьдрал ирсэн шалтгаан минь чини харьяа Амлаж хийсэн чамдаа хийсэн алхан бүрдээ санаж явах итгэл өгсөн бүх зүйл минь чи алдаж шансан өдрүүдийг ахин ирсэн ч зогтохгүй амлаж байснаа санаа Амьдралд үлдсэн итгэе асгарч орсон бороондон атгаж үлдсэн сэтгэл чинь үүдэн шөлөөний наа үрийн цалмон шиг ахин ирсэн чиний итгэе амьдралд ирсэн шалтгаан минь бол чиний харьяа амлаж хийсэн чамдаа хийсэн алхан бүрдээ санаж явах итгэл өгсөн бүх зүйл минь Өнөөдрийн нэвтрүүлгийг нэн төрөнд хүндэтгэж ирсэн бүх зочдод баярлалаа. Хүссэн зорьсондоо бүгдээрээ хүрээрээ гэдгийг бас дахин хэлье. Тэгээ өнөөдрийн хамтран миний хөтлөгчөөр мэдээж манай ганц тоогоо байлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Самигуэл Калис Craft Cola. Баярлалаа. Дараагийн нэвтрүүлгүүд баярлалаа. Бай. Chant